Доош нь. Маяг нь доор энэ дээр энэ сандал. Гайгүй. Миний энэ гоё цамцгүй. Адилхан баг шүү те. Энэ дээрээс нь 130 илэр давж байгаа ш таа. Чи 130 юм уу? Тийм шүү дээ. 130. Чи хамгийн оргилжин хэд дээрээс? 130 130 яг оргил дээр. Одоо оргил дээр ирсэн байна шүү дээ. Тэгэл 130 120-ийн хооронд л. Оргил дээр ганцаарч ийн байна. Оргил дээр хүйтэн байна уу? Сүүлийн нэг жил шүү дээ. Оргил дээр хүнд байна гэж. За болцсон шүү дээ. Явж байгаа шүү дээ. За ингээд гişх. Хэлэлч юм. За ингээ манай подкастны 4 дахь дугаар илүү. Нийтгүй надад дугаарыг нэг тоолсон. Нэр дөрөс. За шинэ дугаар маань ярц эхэлж байна. Тэгээ манай өнөөдрийн зочноор Тэмүүжин буюу Tengo. Бидний мэдхээр Tengo World. Stage name Tengo World. Тэмүүжин маань Tengo World. Tengo Хосоо World гэдэг. Үгүй зүгээр Juice World гэдэг нэг референс шүү дээ. тэгээ Juice-ийн хасаад Tengo-г орлоо. Тэдний зүгээр фэн хүмүүс зүгээр одоо Nick гэдэг бол Nick World ч юм уу. Тэгж нэм таг хэрэглэдэг байхгүй. Тэгээл мэн зүгээр. Тийм байна. Tengo орд юу наараас шот гэж орж. Шот гэж орж. Сайн байна би харан уранаас. Эцэг олоос их сургуулийг би тэгж хэлсэн шин. Манай бол ойрд яг хаа тэгэл ерөөдөө олон төрлийн л ажил хийж ин дөө. Өглөө алах гал энийг юм дөө. Зээлэн. Эцнэр шасас амар олон юм хийсэн шүү дээ. Харин тий. Дуулж исэн, дахиад зарж исэн. Дахиад зарж исэн юм уу? Тийм шүү дээ. Комеди хийжсэн тий. Комеди. Тэгээ манай клипийн тайзан дээр бас гараад нэг юу хийжтэй. Тийм гараад нэг тэгээд дахиад гараагүй. Гарахын хараагүй. Нийцээ хэлээ. Тэр чинь нэг л шоу болсон юм. Харцсан нэг амар л өдөр байсан юм а тэр өдөр байсан. Нэг ч хүн хараал авчихдаг шүү. Би нэг 5 минутаас ах тий. Нэг юм нохот жок ирээд байна тий одоо. Нэг нохот жок. Тэр фаны Тий, фари өөр. Тэгсэн чи тэрийг авдггүй. Тэгэл бүр амар шас тэр өдөр. Тэр хайдлын өрөөнд орчоо гарч чаддгүй. Гараад иш хаашаа явах уу яах вэ? Донд үлээ хэвчээ хойно бөхчмч тэр чи. Тэгээ гарч чадахгүй байсан. Тэгэл тэр өдрөөс хойш баг тийшээ орсон уу? Баг ороог бах уу? Тэгээд ахиж бүр надтай найзлахаа болоод яваад гэсэн. Тэрнээс хойш тэгэл энэ миний ажил биш юм байна. Тэр угаасаа тэгт амар. Тэр угаасаа арга дэмэж болцсон л та. Тэр чинь нөгөө нэг юу яд ч та манай клипийн тайз чинь нөгөө амар хүүтэн тайз гэж. Нөгөө нэг амар мундаг комедианууд ч гэсэн эренгүүтлээ ингээ фейлдэж мэйлдчихэд явдаг баг тийм байж Тагж хахгүй танаа дээр. Тэгэхээр чи дөнгөж эхэлж ийснэ шууд клипийн тайз дээр гарч чинь тийм Уул нь зөндөө юм бодсон ш. Тэгэл тэр бодлыг зүгээр замхраас Тэ гоё байсан. Гоё жок байсан санагдаад нэг юм нохотоо амар фаны л санагдаад одоо л мартаагүй нөхөр орсон байгаа би байхгүй. яг санаж байна. Юу яд штэ. Тий, яг нэг тийм байцсан. 500 манд салга болгож ингэж Тий. явж исэн. Ээж миний мөнгийг нэг нохоо хулгаалаад 100-аа гүйчлээ гэж яа тий. Дийштэй. Өөр 5000 төгрөгийн үрчээд байгаа. Тий. Шаваараа ингэж голгож унж унаш. Тэр ихтэй яг бодит болсон л явдал та. Тэрийг жоок болгож ярьсан. Яг энэ эхэлж байгаа нь ямар жоох эвгүй эхэлж байна өгччүүдээ. Тийм фейлцсэн эвгүйстэй. Зүгээр шүү дээ. Энд чи зөвхөн фейлэл ирнэ. Гэтэ угсаа нэг амар ухаантай юм ярихгүй ирсэн шүү дээ сая хэдүүлээ. Тэр нь ухаантай Зүгээр л шийдүүлээ тий. Зүгээр байгаараа байхсан. бас битий хүн хөөгөөдэй тий. Тэгээ юу гэтэ энэ жоохон сонь жоохон юуны асуулт жоо сериэс асуучих гэсэн. Эсвэл нөө чи юунд байд юм монстерт байд юм уу эсвэл wanted юм уу? Ер нь алаа. Тэр хоёр Тэр чинь бол юм болсон байхгүй юу? Monster руу би анх очсон картины хоёр. Тэгээд ерөнхийдөө дуунуудаа бичүүлэг байж байгаа дуулж үзүүлээл 20 30 дуутай очивол тэгсэн чинь одоо Monster-ийн продюсер Шка гэдэг хүн байдаг байхгүй юу? Шках за болчин даваа юусэн энэ картины хугацааг ашиглаад дуу мөгч бичиж бла бла гээл. Тэгэл Вандебогийн бодор очивол дуу муугаа бичүүлээл ингэж явж байгаа л тэгээд нэг 3 клип гаргасан юм уу? Эхнийх нь гаргасан дуу болохоор Ибо Питори хамтарсан ер нь бол Суперстар гэдэг нэг дуу байдیں۔ Тэгээд дараас нь би нэг соло зүгээр гэдэг нэг дуу цацсан. Тэгээд нэг ахуунаатай нэг дуу цацсан байдیں۔ Тэр амар реклам дагуулад. Тэнгүүд тэр дууг нь би болохоор клип дуусны дараа ер нь бол баг мэдсэн байхгүй юу. Тэр чинь нэг Weekend Gucci Mane хоёрын нэг
тийм дууны яг тахилтыг авч байсан. Тэгэхээр надад өмнө хэлжсэн л та манийх нь ингээд Weekend-ийг уусаа амар сонсдог байхгүй хана. Тэгээ манийх нь ингээд сонсдог дуучны ер нь бол ингээд inspire авсан. Иймэрхүү юм байдаг штэ мэдэн штэ. Амар шаа. Мэдээгүй байсан юм уу? Сонсдог байлаа. Мэдээгүй ер нь бол яг тэгж дараа нь гүнзгий сонссон чинь бүр манай дуу хараад тэр тгшаасаа зүгээр Weekend Gucci Mane хоёр битэрийн дог дуулсан яж гэдэг ш. Тэгээд тэр чинь бас хил ам болол. Одоо тэр байхгүй болцсон байлээ. Тэр яг тахилтын зүгээр бүтнээр нь хуваалцсан байсан. Тэгээ flow-ийн тий. Flow-ийн тахилттай нь одоо бараг аян л одоо гаднах юм аа. Бүгд яг Weekend Gucci Mane хоёрыг болцсон ш. Тэгээл яг тэр мөртлөөр тэр битэр хаард нэг тийж мэж яриаггүй тэгэл. За тэгэл хүн байх ш тэ. Гэтэ ямар миний дуу ш тэр чинь бол миний хийсэн дуу ш зүгээр хүний хийцэн байсан дуун дээр фичер хийж орж байгаа болохоор орж асуудалгүй. Гэтэ би зүгээр шүүгшаа. Би явж тийм албадаг шүүгшаа. Гэтэ харин би тэгж ойлсон шүү дээ. Яг одоо дуу мод уулахтаа ч юм уу ингээд нэг дуртай хүнээ ингээд хиндээ нэг жоохон дөөрэж байгаа. Тэгээ явандаа өөрийнхөө хэм маягийг олдог ч юм уу тийм инспайр байж болно л та. Одоо энэ нөгөө Pop Smoke уус тий. Pop Smoke ч юм болохоор 50 Cent-ийг амар шүтдэг байсан байхгүй юу. Тэгээ How Mercy on Me гэдэг тэр дууных нь одоо тахилтыг нь авангуутлаа өөрийнхөө өөр дуун дээр ингээд шигтгээд оруулсан ч юм. Гэхдээ 50 Cent-ийн тэр дуу ч юм болохоор ийм домог болсон дуу байгаа шүү дээ. Тэнгүүл тэр Weekend Gucci Mane хоёрын Curve билүү тэр нэртэй дуу ч юм болохоор харин идэн сайн байтай тэнгүүл яг тэр чинь болохоор домог дуу биш тэгж хүн болгон сонсоод юу авах болохоор тэр бол булгаа болж байгаа юм байна. Чадаа мэдгүй. Гэхдээ би л ав. Нэг юм өөр байх шиг байна тийм. Чиний одоо тийм inspire авдаг ч юм уу дуртай артист. Энэ чи ер нь бол SoundCloud репрудээс амар inspire авдаг шүү дээ. Тийм бол YBN Namir TK гээд тэгээд Juice WRLD юм байна тийм. Juice WRLD тэгээд Lil Yachty Mari ч юм уу. Тэгээд ерөөхдөө жоохон тийм Lil Mosey гээд нэг рэпер мэпрэд шүү дээ. Лилүүдийг бүгдийг бараг. Чи өөрөө юм биг юм байж яагаад лилүүдийг сонсдог вэ? Лилүүдийг амар сонсдог шүү дээ. Ер нь бол тэгээл өөр нэг хэсэг манчин гэхдээ бас нэг 10 жил байх та хүн ер нь анх хипхоп сонсохтой заяа. Trap rap гэж сонсдог юм шүү. Би юу тэгж бодсон. Миний тэр үед ч юм бол trap rap гарцаас байхгүй. Мигос яг идалж исэн үе чинь. Тэнгүүт л манчин яг анх хипхоп сонсохтой. Яагаад ч юм бүр ухрангуутлаа 80 оны сүүл хипхоп сонсч гисэн байхгүй. Straight Outta Compton, NWA, Tupac сонсч юмсаа. Тэнгүүт л trap бол новш мовшаа. Бүгдээрээ зайлмэл. Old school жинхэнэ михин. Тэгэл Tupac сонсоод анх 7-ны дуурайдаа тэгэл ингэж явж байгаа л. Тэгэл нэг л мэдсэн чинь одоо маа заяа бол маа багын нээс ахгүй. Хоёлаа ч одоо хитэн. Чи ми дүү байсан те. Маа дэйтлэнгийн ер нь найз ахгүй юу. Дүү SMS ер зүгээр яг зөв 1-2 ангийн дээр доор хүмүүстэй найзууд болдог шүү дээ. Тийм үү? Яшаа. Манай дүү ээж байгаа тэгээ сүулдэ найз гэсэн. Яг 3-4 дугаар анги мангид нэг жоох том арга зүгтдэг таамаа гэж дууддаг. Нэг иймэрхүү үе дээр бид тэр ах トゥ бол байсан л баг. Байсан. Ингүүдлээ тэгэл бид тэр чаах. Мань ер нь бол гэхдээ мань чаа заяач мэдж яг Ванди бог дүнж гарч ирж яхад би Ванди ботод дуу инэ гэж ер нь ярьдаг байсан тийм. Энд яг хинч биш нөгөө нэг зүгээр саад маданд бицүү өгмөг өглөө ш тасаа. Сансарт ер нь бол манай гэр байгааг үссэн ер нь тэр аваар үссэн. Тэр байгаагүй мөртлөө тэр яваас чи тийм сургууль. Заяач үсээ сансрах штэ. Тийм сургууль тэр явдээс болохоор тэгэл ахнар махнар пив ууж муугал ингээл тэгж яхад би наан одоо амьд спикер хийж хөвлөж мэдээ. Урлагийн номер зүгцүүлтэй. Ханаар ууж явахдаа пив ууж явах тэнгүүд энд өгүүлж юм. Юм үзэнгээ ууж юм. зүгээр апп үсэг явж байгаа. Хөөх бодохоор аир хөөх биш нэг. Чи тэр үед яг юм гоё анхны тайз ч одоо орцгээд байгаа юм. Орц саад мад тий. Тэгээ яг бичүүл тийм боломж байдгүй байсан юм уу? Мэддгүй байсан юм гэдэггүй зэ 9 дугаар ангимагда тэгэл орцсон тэнгөгийн тэр гоё шатс тэрийг явдаа. Бэж бит алгаа шууд дээр нь явах шин. Тэгэл энэ ямар байна гэх гол нь гэтээ тэр сонсож байгаа нь хүмүүс бас ямар хуу байна. Миний өгүүлж байгаа хэмжээ ямар хуу байна ч гэдэг юм. Тэр талаар бас мэдэх гэж явдсан юм эсвэл зүгээр яасан юм бол тэр үед яагаад ч орцсон морц саадаар өглөө яваад гэсэн. Тухайн үед мент нь хайпл байсан ямар ч тийм дээрлгүүлж байгаа мэдрэмж дээр байхгүй.
Тэ хаяад бас зарим муу ахнараас дээлхээ шаачна. Чис дүүгэлдэг гэсэн бацаа мөн одоо үгэлэм үгэлээ. Одоо чиний үгэлгийг харъя юм аа. Тэгэж үгэлдэг юм аа. Стам. Тэгэж авч ирж. Ууцаа хатарчаас юм тий. Үгэлсэн чи тий. Үгэлсэн чинь ингээд ахнар гоё ахнар бол эндэл гоё ууштах юм махын даа гэлээ. Жохон муухай ахнар байдэн штэ. Муухай тэр ахнар бол тэгэл би стам нэ гэж орч ирж байгаа юм шиг тэгэл. Тэгж явж байгаа л мань чинь яг карантины үед л ер нь бол Monster-т орол амар гоё болсон. Тэгээ тэрний дараанаас бол Monster-оос 3 клип хичээл гарцсан. Яа. Тийм богинохон гэрээтэйсэн. Яах нь огш. Бити одоо нэг давраа мэрээ чи юм асуугаад байгаа. Яриад би яриулах гэж. Одоо хүмүүс бол ингээл амар те. За ингээл Monster бол том газар ингээл шууд гэрээ гээл те. Тэнгүүтэл гэрээсний маргаашаас миний амьдрал өөр болоо. Шууд би байранд ороод үнтэй машин ч юм аавал ингээл цалинжаал гэж байхгүй л те. Яг тэгдэг газрууд бол Монгол цөөхөн л ах. Эхлээд юмаа хий. Байгаад юм байна те. Гэхдээ ер нь Тэгдэг газрууд байдг баха. Манийх нь мэддгээр бол 2 3 газар л шүү дээ Monster. Тэр нөө B production-ы амар юм байгаа сте. 90-10-ын гэрээгээд. B production чинь бол одоо Монгол хамгийн том биз дээ уг нь. on the phone. On the phone. Мэдгүй зүгээр on the phone гэж асуугаад. B production гэж байгаа шүү дээ. Болтын. Тэр нөө нэг жаргалаа утганд байдаг ш. Тэр B production чинь бол одоо тоног хөрөмжмаараа баг хамгийн том нь байхаа. Би зүгээр Монголын хамгийн анхны аналог компрессортэй ч. Амар үнэтэй. Тэгээд тэдний чинь тэр нөө марлоод илүү нэг охин чаа. Үгүй инрэл илүү шүүглүүлээ гэдсэн шүү дээ. 90-10-ын гэрээтэй. Тэгээ бандаж левчгээ авчирч өгмө гэсэн. Тийм нөө авч өгсөн юм байна. Тийм ээ. Бандаж шинэ хүртэл авч өгдөг. Айгу буянтай бардаж шүү дээ. Тэгээ тийм асуудал олоод ингээд болимэли гэсэн чинь тэр левчг бандаж авчираарэ гэсэн ингээд. Би ер нь бол яг зүр Холливуд Молливуд ч юм уу тийм том газар яг Америк гэх юм бол одоо Америкч юм бол ингээд дэлхийн хөгжмийн централ шүү дээ. Ер нь бол яг төв цэг л гэсэн үг. Тэнд л бүх юм болж байгаа. Африкаас ч юм ирж байгаа, Англиас ирж байгаа шүү дээ. Тэнд бол өөр баг. Тэнд одоо зүгээр SoundCloud ч юм уу тэн дээр ингээд нэг дон хит болцсон байдаг шүү дээ. Ингээд бацаан зүгээр маанзарч байгаа дуу хийсэн чи тэрний хит болдог ч юм уу. Тийм янзаар гарч рэп үзэндээ байгаа байхгүй. Лил яри марч. Тэдний бол том рекордстэй гэрэгч өөр шүү дээ. Тэдний бол ингээд шууд л маргаашнаас нь чихнээс амьдрал нь өөр болно. Энд бол яг амьдрал өөр болох. Уусаа Монголд уусаа рэпрүүд тэгэл за жилд нэг ганц том шоу зохион байгуулж нэг хийж байгаа. За хоёр дээр хийж байгаа. Тийм тэгэл ер нь бол бусдаар мөнгө олох боломж нь тэгэл ер нь энэ тийм халтур энэ дээр дуулж мөнгө олж өөр уусаа ямар ч тийм халтур хийхгүй бол тэр чинь тэр хүн чинь амьдрын шүү дээ. Тэгэхээр халтур хийж л ер нь мөнгөтэй болох. Түүнээс бүр амар шууд ингэж амар мөнгө олж мал. Тэгвэл одоо нөө гадаадд гэх юм бол яг стримингээр мөнгө олчж байгаа л та. Миний дуу ингээд үзэл цайтай байна тий. Яг л хүмүүс тэнд бүгдээрээ мөнгө төлж дуу сонсож байгаа болохоор тодорхой хэмжээний өөрсдөө нь явдаг болохоор ингэж. Монголд бол тэгэл халтуур малтуур л хийгээл тэгэл гайгүй гоё явж ивэл реклам тоглолт юм. Тийм байж тээ. Яг нөгөө дуу мод дуусч нөгөөтх нь нэг cover дуу чинь гарч ирээд дуулаад халтуур бүтэн шааж. Тэр нэг 3 хүү байдаг үстэй нөгөө нэг ганцаараа сүн тишээ ориг дуунаас нь илүү амжилттай яваад идэгнэ. CT-ийг сургуулаас 4 жилийн тэтгэлэг мэдээлэл. Амар шаардсан. Ориг дуу атган мөнгө нүүртэй ингээд зүгээр тэгээ байж ах зүгээр. Cover дуусан 3 зүгээр лизинг мэд. Юу тэтгэлэг мэдээлэл авцсан явж. Гэтэ бол энд бол яг үнэхээр яг цөм аваад те. Ер нь хараал маргал ер нь хамаагүй хэлж болд юм уу? Яг тэгэл өрхөрөл ахгүй. Тэгээ их хараад хэлвэл яг чиний яриа их хасагданаа л гэсэн. Өрхөрөл гайгүй зүгээр ярьж болно шүү дээ. Аа. Чамайг хүмүүс за энэ ийм юм байна гэж л харна. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд бол гэтээ ер нь бол Монголд бол үнэхээр яг дайггүй карьер олчих юм бол амьдрах боломжтой шүү дээ. Амар амьдарч байгаа миний үеийн артистууд рэпрүүд дээ шүү дээ. Нэг дуулахад жишээ нэг дуулах, хоёр дуулах тэр мэрийг зүгээр марталтаа зүгээр одоо хүмүүс аим шоуд болсон бас 100 мөн гэл битүү. Тэгэл ер нь бол мундаг амжилттай мөнгөтэй төрхтэй явж байгаа хүмүүс яа шүү дээ. Тэгээ гол нь тууштай тэгээд эн чинь амар олон юм золиослдог юм л да. Яг цаг хугацаа. Тийм, цаг хугацаа гэр бүл ингээл бүх юм ер нь. Фейлдэгч магталтай шүү дээ. Тийм. Одоо фейлдсэн л хийж шүү дээ. Фейлдсэн л ер нь бол фейлдэгч мань зүгээр ер нь бол амар салхаа болцсон л да. За энэний хойноос ер нь гэж яваад нэг
надад өөртөө гоё тийм бүрэн мэдрэмж өгөө байлцсан ч юм уу. Тэгээ дээрс нас нэг мэдхгүй байл нэг л юм сонь санагдаад тэгээ ийм худлаа амьдралаас алхсан гэх юм уу. Одоо би өстой ингэж амьдран трап амьдрдаг ч гэх юм уу те. Тэгж үлдэхээр яг үндэ одоо тэгж үлж байгаа хүмүүсийг харахаар come on man та болохгүй шүү дээ тэгж. Одоо хүн зодон модон тэгж тийм одоо тийм байхгүй шүү дээ нийгэмд яг үндэ. Очоод би нэг гайтай зодлоо маргаашсан цагтаа ч юм. Бид нар тийм трап амьдрах орон зай байхгүй байхгүй энэ жижигхэн газар. Тэгээ бүгдээ нэг юм IC chain зүүдэг ч юм уу. Тэр мөр бол надад бүгдээ cap санагддаг байхгүй. Би харин нэг дуу их гэж оролцсон юм ба. Тэгсэн чи яг ингээд яг хамгийн амархан үг нь яг тэгж гараад тийм билээ шүү дээ. Би ингээд ясис би чамаа зодно мондог юм би амар өстэй мөнгөтэй. лаг маг энэ төр завгүй байна маа. Өөрөө бүгд намайг ирсэн. би завгүй. Үгийг газ бичлээ. Үгийг 5 минутанд бичлээ. Тэрийг 40 минут бодож мод. Тэр хамгийн баахтал нэг дуу гэдэг байгаа шүү дээ. Тийм. Хамгийн амархан Санд бүр манай студиэр нэг ирж исэн те. Нэг пароди нэг дуу хийх гэ те. Басаа өөрөө хийх гээд үү? би чинь бас харин нэг дуу хийх тийм жоохон жижигхэн хүсэл Цаа чи нэг хорооллих. Нэг Нэг оролцох гэдэг. би нэг ахтар очиод ийдэх хата хаанхих юм аанхыг бацаал хийсэн чи. Нэг. Гэс нь юу ч дуурдаг шээс. Надад хараашаа. Би ингээд цаатал нэмүүлээ гэж. Гэснэ тамхисаас нэ явж байгаа. Зүгээр нь асуусан чи тэр нэгдүгээр харааллаа. Нэг хороолол гээд ир үсэг хийлэхгүй заяа. Зүгээр нэг хорооллих ч гэх шиг. Нэгдүгээр нь танаа студ танаа гэсэн мод. Юу юм чи? Модны хоёр. За тэгээд сая таслагдсан уу ярина? Дундуур одоо юу ч ярьчлаа гэсэн. тэгээд Монголд трап амьдрах юу байхгүй Трап амьдрах ер нь бол орон зай байхгүй. Хүмүүс бол тэгээд одоо энэ рефрод ч юм уу зүгээр өмнө трап амьдарч исэн талах тэрнээс болоод даалдаж ингэж ингэж явж исэн талах. Тэрс ер нь бол одоо Монгол жижиг Улаанбаатар бүр жижиг гэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол трап амьдрах боломжгүй. Жишээ нь яг үүндээ ингэж Монголын рэперийн цалингаар IC change юм уу эсвэл Ice Dot Rolex авах ямар ч боломжгүй шүү дээ. Чи ингээл нэг нь л бал 80-саа гэж ах чаа. Би бол нэр рэпер болоод их мөнгө олж исэн шүү дээ юм авахгүй. Яг тэр чинь хангалттай өөр ингэсэн хүчрхийг би болчихсон тэр чинь Америкалч байхгүй. Тэгээ нэг грилз хийчихэн л нэг 10-20 сая төгрөг хийлгдэг ч юм уу. Яг үнэхээр амжилттай яваа тийм хүмүүс байгаа л хаа. Гэтэ ер нь бол хүмүүс бүгд л одоо хипхоп рэпрүүд ч юм уу бүгдээрээ л нэг амар өнгөтэй үзтэй IC chain зүүцсэн одоо өөртөө нэрээр ингэсэн ч юм уу. Тэд нар бол бүгдээрээ cap би бол тэрийг мэдж байгаа. Тэр мэр хотлаа юм шиг өглөө надад амар сүлдээ тэнийг санагдаад. За би угаасаа trap шүү дээ. Би зүгээр ганц хоёр сахилгагүйч л явсан шүү дээ гэж бодоод байгаа хгүй. Тэрнээс шөл өстой. Гэтэ энэтэй санал хийх хүмүүс байгаа л үгүй чи юу ч мэдэхгүй байна. Гэтэ бас нөгөө өнцгөөс ингэдэм шүү дээ. Одоо байхгүй юм аа ингээд дуулаад нэг юм манифест гэдэг үлээ те. Одоо ингээ өөрийгөө ингээ сайнаар ер нь ерөөсөн маягаар те. За би ингээ чадчихин би ингээ Тэ яг үндэ баг одоо рэпрүүдээс илүү тэр нөгөө нэг залуу байгаа шүү дээ. Танхаа өрөөлж илүү. Тэр бол жинхэнэ баг амар их мөнгө олж халтураараа. Тэр гэхдээ үнэхээр амар юм биш. Чин бүхэн өргөө хоёр дүүргэж мөргөж чинь чи юу гэсэн үг юм бэ те. Ерөөл мөрөөл нь амар юм биш. Тэр танхаа өрөө чин битаас нь тоглолтоо хийгээд дээ. Тийм үү? Бүхэн өргөөг дүүргэж мөргөцсөн. Дуулах юм уу тэр? Дуулна. Гэтэ ахын Дуулна өрөөн тэгснээ ингээд тэгээ нэмээ дахиад нэг хэдэн юм дуучид авчир чинь тэгэл зүгээр бүхэн өргөөг маад. нэмээд нэг юм комплекс багцтай. Тийм эмээ өнөр чинь тийм зүгээр ерөөё гэсэн. Тэг яг ч бас амар хөст юм л. Шууд газар дээр зориулсан юм. Микээ зүгээр ингээд шууд аянаавд ингүүч ерөөё гэж шат. Гэтэ угаас тонууд нь хийтэлтэй тий. Уусаа үзэлт нь амар юм шүү шүү дээ. 9 сая юмсан. За одоо харах уу? Тэгэхээр Танхаа ерөөс. Тэр ах цаа анх BX-ийг дөрөөж мөрөөдсөн. боловсон Хоолын жилийн өндөр болов. за тийм хөдөлгөөнтэй л хүн байна те. ёо сүхээ дуунууд гэсэн юм YouTube юм бүр юм. Цаг магийн тэгээд Энэ хараа ийм 9 дуутай юм цомог юм шиг байна заа. Тэсээ нэгт нь маад гинэ заа. Хоёрт нь One Love, гуравт нь ерөөё, Үзэлт нь хийд яа. дөрөвт нь My Love, тав нь гэсэн чи айхөө зээхөө. Аз жаргал хүсье, наргэлтий. Инх явж мөнх жарга.
найрын дуу гэдэг. Филиппин чанартай шүү дээ. Тийм. Бүр амар. Бодлоо биш те. Филиппин амар ред мэдэр бичсэн шиг. Амар дээлний имэйлний detail. 6 сарын дотор 3 сая үзэл авсан ш. YouTube дээр. Амар. Тэгэхээр та хэдий ээж аав эмээ утас ашиглаж мэдээд байгаа зүгээр. Мэдхгүй л гэдэг мэдээд байгаа. Тийм. Гэтэ ер нь тэгэл заавал бас рэпер заавал мөнгө олох ер нь хэрэггүй чинь дуртай явал зүгээр өөрөө уусаа Фэшн дээр юм шүү. тийм байвал бас гоё ч тийм. Заавал рэпер амар их мөнгө олох хэрэгтэй биш. Тэр ялгаагүй нэг урлаг юм чи. Гэтэ ер нь бол яг нэг хипхоп гэдэг дотор чинь юм олон юм байгаа шүү дээ. Графит одоо хипхоп хүн гэдгээр чинь рэпер хамгийн гоё нэг байхгүй. Дуустгүй тэгээ хипхоп байж болно шүү дээ. Та. Гэтэ хамгийн гоё тийм цолны юм рэпер байхгүй. Бүжиг чинь DJ Idris л. Ягаад гэвэл тэдний сонсож байгаа бүх хөгжмийг рэпер өөрөө хийдэг болохоор ч гоё шүү. Та бочаад өгдөлнэ. Баярлалаа. Wanted яагаад орсон бэ? Wanted орох юм бол би өөрийнхөө гоё яг ажиллаж чадна гэж бодсон л та. Тэгээ би энэ Санал тавьсан юм чамд? тийм ерөнхийдөө бол Noodle Records гэж байдаг шүү дээ. Одоо шоу Хона эдэр ер нь хамгийн анхны яг тэгж студиудээр очиж миний карьер мэрээр эхэлсэн үе юм бол тэдний студиудээр очисон байхгүй хардвар оролт. За окей, imagine ийм дуудаг ийм хүн байна. Тэгээ за болж ийн гэх. Тэгээ бид нар чинь нийлээд нэг 5 6 сар ерөөдөө бууж ин чагаа. Тэгээ мэж ер нь бол 9 сард нь очиж уулзч нийлж найзууд болоод дуу муугаа хийдэг болоод тэгээ тэнд амар олуулаа зэ. Ер нь бол амар жижиг өрөө дотор нэг 20 м квадрат өрөө дотор 14 5 лам болоо дуу юм зэ. Тэгээ нэг нь дуугаа гээл тэгэл ээлж мэжлэл тэгж нэг юм бас студийн амьдралд орж явж байгаа Monster руу ороод тэгээ Monster-т нэг ерөөхдөө жил болсон уу хирууцсан мэдгүй тэгээд Wanted руу яг тэр Noodle студийн нүүлэх заахгүй юу Баянбуртын компьютер мал 9 давхарт очоод тэгсэн чи тэр 9 давхарт нь яг Wanted байсан байхгүй юу. Тэгээ би яг Wanted-ийн одоо манай ах Батсуур гэдэг манай продюсер ах байна да. Батсуур гэдэг суур ах маань ерөөдөө битээр ингэж орж гарч юу хаа юм аа гэж минь зүтэй байж байгаа л тэгээл ерөөхдөө за би таанд орё. Тэгээ над ингэ өөрөөр ажиллах юм бас орон зай хэрэгтэй байна гэл. Цаа чи юунес миний дуунууд дуртай байсан. Тэгээл за окей гэл тэгэл би Monster-оос гараад тэгэл Wanted руу орсон шин. Тэгээд тэнд Wanted-д ороход Trishna байсан. Тэгээд нөгөө Elfie гэдэг нь шүү дээ. Elfie. Gobi Liners гэдэгээс одоо Elfie болцсон. Тэгэл мань гурвал байсан. Тэгэл Trishna чи mix master хийдэг. Хоолойг нь биччихдэг. Ингөт л нөгөө нэг Elfie ч болохоор нөгөө видеогоо эдитэлцдэг. Зураг авалтыг хийдэг. Тэ. Mix master дуусах. Тэр юу гарсан уу? Нэг beef үүссэн байсан шүү дээ. Тэр чинь Триштэй таарих юм уу? Үгүй. Gobi Триштэй таар юм аа. Тэгээ нөгөө нэг хүн асуусан юм шиг Elfie-гээс ингээд доонууд чи яатсан бэ? Тэгээ Wanted юу н байгаа мó гэдгсэн чинь байгаа зүгээр mix master нь л дуусаагүй байгаа ингээд тэрийг хариулсан. Trishna ингээд mention хийцэн заяа. Ингээд тэ mix master дуусгаач гэж байгаа утгатай. Ер нь тэр би тэнцээ гэхдээ би хинийх нь талд орох зүгээр би нөө хоёулантай нугасаа Instagram-аар дагалцдаг болохоор би тэрийг зүгээр харсан байхгүй. Тэгээ миний анзаарснаар л ингэсэн юм шиг. Elfie ингээд за нэгийг ингээ гаргах чи гэж л явсан юм шиг. Одоо Trishna одоо амар алдартай болсон байгаа шүү дээ. Тэгээд анх бүгдээрээ эхлэхдээ Elfie өөрийнх юм хийхгүй Trishna-гийн юмнуудыг амар хийсэн юм шиг. Клипнуудыг ингэж хийж мэгэл тэгэл цацаж гаргаж маргаал. Тэгээ ингэсэн нөө Elfie болохоор нөө mix master хийж чаддгүй. Trishna арай сонсгол сайтай болохоор mix master хийдэг ч юм уу. Тийм байсан чинь яг Trishna ингээд уус тэр чинь карьер нь ингээ өндөр болох тусам дахиад завгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэл ер нь ингээд явцсан. Тэнгүүт Elfie болохоор Trishna-г ингээ хамт байгаа. Тэг одоо миний mix master-ыг бас хийж мэйгээд ингээ тэний гомдол байсан юм шиг. Чааг бас mix master хийдэг гэж бодод байсан. Үгүй мань ер нь их амар мондөг хийхгүй. Trishna бол мондөг байхгүй. Яг сонсол сайтай, мэдрэмж сайтай, яг тэр хөгжмийн номын үзэж байгаа юм чи өөрлөлтөө. Тэгээ удаа хийсэн болохоор Trishna бол мондөг. Энэ бол яг тэ зүгээр сэглээл нэг өөрийнхөө хоолой молоог ингээл зохицуулаад наан цэвэрхэн сонсогчлээ болоо гэдэг тийм баримталтай болохоор Trishna ч юм болохоор аим сайн хийдэг юм аа. Хоёр чихэнд нь хаваарлна. Энэ баруун талд арай их сонсогдоод байна. Тийм яг мэрэгжлийн байд.
Тэр нь бол яагаад зөвөр тэр бидний бас яагаад байсан шалтгаан юу гэхээр бид нар нэг нь угаасаа тэр үед дажгүй болчихсон. А гэхдээ би болохоор нэг юм яг Тришна шиг юм алдсан ч юм яг нэг юм дажгүй сая үзэлт төрсэн дуу байгааг байхгүй надаа. Тэгэл ер нь бол нэг юм нэг гай байгаад байдаг хүмүүс үлээгээд байдаг. Тэгээд тэр дуугаа хийж ирэн чаддгүй. Ерөнхийдөө Тришна тэр нь бид амар төлхөө ажилласан л да. Мен зэн одоо ингээл тоглолт моголтных нь авсан ингээл цуг зөөл явж илаас авс өшгөлж гарч ирэн гэхээр тэрийг нь очиж дэрэлдэж барьж байна. Тэгээ угаасаа тэр чинь бид нар тийм мөнгөгүй бид нар арын алба өсөлөх ямарч мөнгөгүй шүү дээ. Өсөл зорилгынхаа төлөө явж байгаа. Даш Батсуур гэдэг ахмаар дэмжиж байгаа шүү дээ. Тэгээ тийм учраас бид нар нэг нь ингээд яг гоё явах гэдэг ирэнгүүтэл дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэгээл үнэхээр яг Тришнагийн Wanted-аас гарсан бүх клипийг Elvil хийсэн. Тэр бол яг үнэ. Тришна одоо Wanted-аас гарсан бас бүх mix master-ыг Тришна л хийсэн. Тэ. Чи яг юу хийсэн? Би тийм байж л байсан. Би яг энэ түүнийг хараад ингээд харж л байсан. хин ямар ажил хийсэн цагийг бүртгээд за Тришна 8 лагт орж ирээд орой 7-д гарав. Би тэнд байж л байсан. Бас байж л байсан. Манд тэгэл ерөөхдөө тэнд бол Чи тэр Wandebot нэг дуу хийцэн биз тээ. хин тэ. Wandebot. Эбото шүү. Wandebot ер нь дуу хийж байгаа. Тэгээд болоогүй дээ. Эбото хийсэн шүү дээ Тийм, Эбото дуу хийсэн. Гэтэ ер нь бол миний ч яг уур чадвар материал дайжгүй л байсан юм шиг л. Тийм болохоор тухайн үед миний өөр амар сайн хичээсэн л дээ. Мачийн гэл ер нь бол Monster-тай очуулцтай 30-40 дуу барьж очиж юм чаал. Ер нь бол амар хөдөлмөрчсэн. 30-40 дуу. Тийм, одоо эдрийг бүгдийг сонсоод тэгээд Тришнахт нь Шиках тэг бүгдийг сонсч үзсэн байхгүй. Би мань ай тавьж байгаа. Бас ах сэтгэлтэй байл тий. За зоох гэж болох юм байна гэх. Тэгэл ер нь ажиллаж эхлээл тэгэл явчихсан. Чи тэр дуунуудаа цацчих болохгүй юм уу? Мэн чин тэгээд ер нь бол яг хүн хүний нэг юм өөр чадвар шүү дээ. Одоо чинь мөвжи ч юм уу янз бүрийн бос мундаг рэпрүүд шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээ өөрөө бүх юм амжуулдаг тийм ажил хэрэгч зантай байгаа байхгүй. Тэгээд мэн чин тийм зам байхгүй болоо гэж байна бодод. Яг л мэн шиг л дуугаа игээл бичүүлэл аждаг. Тэгэл заа эдэр тэгээд нэг шийдэл төрөх байл үдээ гэдэг ч юм. Жохоо өөрөөрийнх нь төлөө гүү чадаагүй юм шиг юм санагдаад байдیں۔ Тэгээ ер нь бол мань бас тиймэрхүү ажилдаа бас ер нь жохоо марах юм шиг. Тэгэхгүй яг ингээл дуугаа тэгээд заавалч бүгдийн цацх албагүй л дээ. Зүгээр яхаа би амар их дуу ахаар нь л гайхгүй юу. Гэхдээ чиний YouTube дээр одоо нэг хитэн дуу 4 дуу хийсэн үү? Тийм 4-5 дуу бол байгаа. Тэр нэг хамгийн нэг дуучны 3 сая 4 сая төсөлтэй шүү дээ. Үнээсээ юу? Тэр уусаа амар гоё дуу л да. Тэр одоо баг мэд сонсохгүй мэдхгүй хүн бол байхгүй яах. Тийм. Тэрийг нэг дуулж үзчихвэл. Маань имлтийг юм. Одоо түр зогсоож мөсөж болтой юм. Болохгүй. Заавал За завсарлаа та. Юу жоохон байж байгаа завсарлаж болно нэ. Нэмстэй л. Нэмстэй тийм байх. Ажид тэр дог ер нь бол тэгэл бас яаж аач л тэгэл нэг л биччихсэн ба. Тэгээд чи тэгээ дуулчаач тээ. Ядарч чинь вантаас цэцсэн билүү? Тийм. Тэр чинь тэгээд тэгсэн чинь нэг нь орж сонсч наа чин гоё шүү дээ. Одоо үүл болж юм ч лөө. Хүмүүс гоноглон мэнэглэн гэлтэй. Тэгсэн тэрийг нэг цацгаар болцсон. Тэгээ чи доосгочаач гэдэг. Тэгээ мэн чин дуулах эмхтэн хүн байна уу мэн гэж. Тэгээд Урама гэдэг нэг олоод тэр нь болохоор Тришнагийн найз байхгүй. Багын найз байцчлаа. Тэгээл хурж ирэл өвгөн бичлцэл ингээл. Тэгээл тэр дуулцсан. Тэгээ тэр дуу кликтэй хөө яах вэ гэж чад нэг сар хүлээсэн маа болчиход. Залайл зүгээр гоё постерыг л цацчих юм азчих. Тэгээл цацсан чинь тэр чи эхлээд шууд яваагүй л үү. Тэгээл нэг мэдсэн чинь хэсэг бүр амар явсан бүр. Тэгээ ингээд мань тэг өөрөө тэр амьдрал донд явж ийжаа. Хажуугаар дуу ядахар жоохон амар тэнэг юм л. Сүүрөө орсон чи миний дуу байлаа. За тэгэл тэгэл ингээл рил гүйлгдсэн чинь нэг хүн би чам дүүртэй юм шиг зур тамхи 100 тийм хүн бол тэр зөндөө явсан хэсэг бол Тэрийг харах ямар байд вэ? Дуун дээр амар муухай юм рил хийгээд тахлаар тэр дууг бас ингэж хүлээж авах мэдрэмж жоохон ингээ буудаг те. Ягаад нэг охин зүгээр ингэж уцаа ингэж босгосноо баг бишлгээснэ зүгээр яваад өгчс жирэж харснаа зүгээр алхаа яваашаа. Тэгэл ихэндээ гоё байсан юм аа. Амар за миний дуу гоё болж байна. Сүүлдээ бүр ингэж утгагүй их яваад тахаар амар. тэр нөгөө нэг юуны
Дагд ашиг нөгөө нэг байгалийн ингээ дуу. Тийм. Нөгөө клиптэй цацагтааг байхаас өмнө нэг цацагдсан шүү дээ. Зүгээр аудио хэлбэр. Тэсн чинь тэрэн дээр нь баахан хүмүүс нөгөө рил хийдсэн шүү дээ. Амар dark ингэж тийм баг үнэ ингэж синжнээс нь ингэснэ уух юмар дайл юм айл. Ийм мэйл хийгээд тэгээд би энэ одоо ийм гоё дуу хийсэн л гээ. Тийм гоё дуу яагаад ингэж байгаа юм бэ гэж бодчихсон. Тэгээд одоо ахаад дуу ер нь хийх юм уу? Мэн чи ер нь бол одоо дахиад дуу хиймэр санагдвал хийх үү. Тэгсэн мэн чи одоо бол бичүүлээ үзсэн тэгэл ер нь хаяад ил яалч манийх нь амар бага мөрөдөл дөө. Рэпер л болчих юм бол гоё шахавсаг болчих юм шаа. Би үлдэг л болох юм бол охин араас гүгээл үлдэг л болох юм бол өстой. Бент тэр мөрлөхөө байлаа хий бол. Багаас нь тэгж боддог шахаар тэгэл ер нь энэ тэгэл одоо хаяа хиймээ гэж боддоо шүү дээ. Чи одоо тэгвэл нэг одоо тийм артисттай шууд хинч байсан хамаагүй дуу хийх боломж олдвол хинтээ хийх вэ? Монгол уу? Тийм Монгол. Гадаад бол утгагүй шүү дээ. Утгагүй шүү дээ. Тэгвэл Монгол яа сая ямар амар асуулт. Би ч одоо хэнийг хийх юм бэ? Хэнийг алаг үүсэх юм бэ? Аашаа алаг үүсдэг шээ. Өөрөө гуйж давж. Хэнийг нь гомдоод хэнийг нь баярлуулах бай. Бодлоо. Оо хийсэн хүнээ гомдоогоод хийгээгүйгээ баярлуулж. Хэрвээ мэн чи доо юмэр санагдах юм бол энэ амт хөгжмөс амар сонсдог байхгүй юу? Тэгээ тэр дундаа яг Colors-ыг Colors-тэй л ер нь л дуу. Morning Star-тай их үү? Хийн шүү дээ. Хийх боломж олдвол тэгэл гоё дуу юм гэвэл тэгэл хийн дээ. Тэгээ үн бүгднтэй хамаагүй. Гэтэ ер нь бол дургуй стануудтай бол хийхгүй. Гэтэ одоо энэ нэг юм энэ. Тэгээ чиний бас дургуй хүмүүс гэж бас байгаа л те. Юу дэмж Ямар муухай байгаад л те. Чиний бас дургуй хүмүүс гэж бас байгаа. Яг бодохгүй би бас одоо хүмүүндээс тийм дургуй ус сандгүй мандгүй бас ингэж яг бифэлдгүү бас зүгээр бүгднтэй гоё nice mice гэж бодохгүй юу. Ер нь бол хүн чинь өөрөө үзэл бодолтой байгаа шүү дээ. Одоо энэ индастри дотор бүгднтэй нахтуу болоо шаачвал амар тэнэгстэй. Энд нь бол дургуй хүмүүс байдаг. Гэхдээ дургуйг л яг үзсэн ядаалахгүй зүгээр харахаар мангар өстэй. Мангар өстэй. Тэгж л зүгээр боддог болохоос шал өсмөс сандгүй юм чинь. Энэ мангар өстэй даа л гэж бод. Тэгээ ер нь бол мэдгүй энэ нөгөө салбар малбар жижиг болохоор бөөндөө ер нь хатуу болцсон юм шүү. Одоо ер нь дисмис гарахгүй юм шүү. Уусаа ингээ юу ашиг юм шүү. Одоо жишээ нь ингээл те. За яавтэр рэпер байлаа гэж бодоход ингээд бифлэлцэн гүтлээ явж байгаа нэг шинэ жилээр нэг тайз майз нэр алтуурн дээр таарж мараад те. Таарах нь нөгөө таах боломж амар өндөр болохоор бас бүр ингэж амар юу тийм ордгоо учиргүй бас тийм хэцүү те. Тийм гэтээ чи үүсэл бодолтой. Тэгээ таарахаар яах учраа олж малчдсан болоо ууж явж байгаад 100 татангуудлаа. Тэр нөгөө нэг гинжин тэг хинтэй үлээ дээ нэг. Гинжин тий. Юу зодолдоод идэх чинь. Фла хи хоёр өстэй. Руки хоёр өстэй. Үгүй титимэн гинжин хоёр ч бас би. Тий. Нөгөө гудамжин зодолдож мадласнаа. Тэснэ нэг амар сториогоороо ингэж хэрэлдэж 3 хоногийн дараа машинд ингэ суудсан. За титимэн дүү бит хоёр бол ер нь ингээд эвлэрсэн. Тэгж хэлсэн юм. Чамд хэлэх юм байна нөгөө гэж. Тийм энэ бол зүгээр юм ах トゥ нарын дунд юм бас юм аа тий. Одоо бит хоёр гоё байгаа шүү гэдэг ш. Амар хурдан тий амар хурдан л юм. Гинжин цэцэн хоёр морийн дийс бол жигхэн бүр хотыг хоёр хуваасан дийсмэс болсон юм шиг байна. Жи цэцэн хоёр уу? Тий. Мандтэй тэр үед Жи цэцэг гэж юу гинжин. Тийм. Жи цэцэг. Чи альныхан талд байсан. Нан тэр үед тал малаач мэдхгүй бацаа байсан. Хинч гой шахадгаа хинч мяагаа мэдхгүй. Тэгээ сүүлд сонссон чинь ер нь цэцэгийн тэгтээ нөгөө үг бүгэн ч юм уу юу нээр гоё байсан бэлээ гэж. Тийм л. Гэтэ жил гоё байсан санагдсан надад. Тийм. Гэтэ нөгөө саяхан дууссан. Салын их шиг. Саяхан дууссан биф бистэй юм чинь. Мангар удаан жийцээр гэж явж бол. Тэгэхгүй одоо Дууссан юм уу гэж. дийсл мизлэх мэд. Тэр хоёрын бол нэр амар олон жил яасан баха. Бараг нэг Одоо ч 7 жил юм шүү. Үгүй одоо бол зүгээр. Гайгүй юу? Хоорондоо. Нэг Гэхдээ хамгийн анхны XMF тэр илүү. Тий. Тэр хоёр чи яг нэг хамт лайв хийдэж штэ. Тий. Хамтаа Тэр шууд. танд ингээд
тайзан дээр хамт гарнаа гэх. Цэнгэлтгэд те. Тийм цэнгэлтгэд. Тийм. Тэрний дараа Тэрнээс нөгөө хойш гайг болсон гэж юм. Big for Life гэдэг нөгөө нэг хөдөлгөөн авсан шүү дээ. Хэлэл дуугийн нөгөө нэг байна. Тэрэн дээр бас хамт туусан. Тэгэл. Гэтэл тэр хоёр хүмүүс ингээл Cameron-ы наан цаана ингээл очиргүй би нэг ах トゥ болцсон ч юм уу найз болцсон гэхгүйгээр зүгээр л ирэхэд одоо зүгээр шүү гэдэг мессеж үйл хайж байгаа болохоос одоо ч юм уу юу вэ? Өнөөдөр нь задлцснаа маргааш нь миний ах мах болцсон зүгээр. Тийм. Тэгэхээр дургуун үндэ бол дургуун байсан дээр л гэж бодож тийхгүй нэг юм үзэл бодлого нэг юм бид нар чинь цөөхүүл аим чинь тэгвэл амар өрсөлдөөнгүй шүү дээ. Энэ мангаравчтай надаас гоё дуучлаа шүү дээ. Тэгээ одоо илүү гоё дууийнэ гэдэг ч юм уу. Тийм байхгүй тэгэл таарж маарна ч шиг одоо мэдгүй бүгд л ахтай болсон юм шиг үлээ. Ер нь л бүгд юм холбоотой. Тэгээ тийм байхаас ч өөр яах вэ гэдэг тийм кодлогдсон ч юм. Яг тэр замаар биш бүр өөр зам гаргаа явах хэрэгтэй шүү дээ. Өөрийн crew байгуулалт. Тийм ингээд зүсээд те. Тэгжээж ер нь ингээд сонсож байгаа хүмүүс айгүй сонирхолтой. Тэгэхгүй ингээд бүгд нэг юм адилхан тэгэл ингээд гарч ин чинь хипхоп биш зүгээр яг нэг нийтийн дууч шиг яг тийм те. Тэр ахын маань ая гэдэг шиг зүгээр те. Тэр ахын маань тоглолт болж юм да би тэн дээр дуулнаа гэдэг чинь. Тийм л болсон юм шиг санагдаад байгаа. За би юу асуулаа? Хоёр өсөлтөн байвал гоё байгаа. Одоо GCC 2 гэдэг шиг те. Тийм GCC. Тэгээд тэр нь ингээл нэгэн дууссан гут ингээл хүмүүс шууд орж сонсхийг хүсч хүмүүсдэг те ингээл юм. Арай сонсогчдод арай сонирхолтой л байх. Надад тэр юуны бас дис юм гоё санагдчих. Инэрлийн жирүү дисдэг нь бас. Жирүү лөө. Жирүү. Өндгөн ийг оппозит юм те. Тийм оппозит. Тэр өгнүүд нь фан. Ларокт 2-ийн хэрөө. Тэр бол рефри орох. Яг дис мөн үү тэр бас тэгтээ. Тэр бол дис мөн шүү дээ. Тэр болцож байгаа яг минийх нь хувьд бол тэр бол beef шүү дээ. Шууд флач байжсна гинт шууд өөр өстөний рок би тийм юм гиснэ. Өөрийнхөө амны ард гарч чадаагүй л тэгэл шаалгалцсан л юм болсон л гэж мань харж байгаа. Тэрс рок би бол хариуг нь бол амар байсан шүү дээ. Яг үнэхээр тэр хүн Eminem-ийг холборлно уу, яа нуу энэ үү зохиолын дуугаа дуулдаг байсан ч Diston Flag-ийнхаа сайн бол тэр ялгч гэсэн үг. Яг Flag-ийн яг Diston тэнэг шасаа. Яг үндэ Ард өмнө хайртай хүү дууж рок дээ тэр гэж ингэж орж. Яг тийм гоё хуурц үг байх. Нам засварчин гэдэг. Тэр нэг юм хараад тэр Diston дэр заяа. Зүгээр яг хамгийн хараасан эцсийн хэлбэр нь гөлөгминээс байхгүй. Тэр дургуун хүн чинь дургуул юм бол жинхэнэ хараадгаар хараалтаа те бис даам нь юу яасан хийсэн өстой тэрний чинь тэр ингэн тэгэн ч юм уу те тэгж чадахгүй байхгүй. Тэгээ ер нь бол тий надад бол лагийнх нэг амар суугч санагдаагүй нэг амар санагдаагүй. Тэр нэг юу байсан штэ. Чиний дууг годамжинд хүмүүс хөвчээр сонсно. Миний дууг машин дотроо сонсно. Тэр бол амар сайн штэ. Тэгээ яг ингээ харангуут бас тийм ч юм шиг. Тэгээ яа чамааг бол хүүхдүүд сонсож чинь тэгээ нааг бол машинтай хүмүүс сонсдог. За. Сая орж ирсэн чинь нөгөө e-спортын тухай хэдэл нэг галталт хэлэлцэл. Тэгээ тий. Саяас Монгол яачлаа плей-оффоос болторчих шиг боллоо тий. Энэ жилийн сүүлийн тоглолтоо игээд бас Монголд шинээр орж ирсэн залуу контрол. Яг хүмүүстэй янз янзаар хэл нөгөө нэг Inferno дээр бол контрол амар сайн тоглосон шүү дээ нөгөө юуны стейжийн тоглолтууд дээр сая харин плей-офф дээр жоохон таархан тоглож шиг бол тэр хүмүүсээс янз янзаар ирээлэх шиг. Гүү яах тэгэл тэр чинь Монгол зоол хангалттай сайн байсан л гэж би бодоод байна. Плей-оффт орж ийн гэдэг чинь өөрөө амар орж тий. Тэнгүүт плей-оффт ороогүй том багууд байх шүү дээ. Тэгээд дөнгөж нэг сар өнгөрсөн үү. Тэгээд ростер хүнээс олсноо ингээ плей-оффт орж ийн гэж. Өмнө нь яг үнэндээ чанартай баг байгаа угаасаа баг өөрөө. 3-4 жилийн өмнө шүү дээ зүгээр хэцтэй таялууг хожиход бүр тэр чинь амар юм болов гэсэн. Яа таялууг хожичлаа гэл. Одоогийн чинь зүгээр одоогийн атлетик хожсон юм шиг баярлдаг байсан баг. Зүгээр л Азийн зүгээр л таялуугээд багийг хожиход л бүр ингээл гэл тэгээд уусаа амар сайн мундаг байгаа. Тэгээд бас юм хэцүүлтэй чинь дэлхийн том одоо юм багуудын орж харина нөгөө нэг судалгаа хийдэг баг маг бүр амар байгаа шүү дээ чинь. Зөвхөн юм одоо монголчин бол одоо нэг юм за арын албан гэхэд одоо нэг хаз үлөө тэгээ нэг юм нэг Австрали нэг 10 хүн байгаа байх гэж би харж байна. Яг e-спорт нөө CS-ийн организм яг тэр орд тийм организашн тийм ээ.
Тэнгүүд одоо энэ phase vitality ч байд юм уу энэ том багууд ч мөр ардталтны юм бүтэн баг ажиллаж байгаа шүү дээ. Судалгаа хийдэг баг. Тэгэл одоо өөр одоо ийм багтай уулзаад харгуул араас нь бүх ингэж мэдээллийг өгдөг одоо датаг нэг. Тий. ийм одоо раунд эхлээд одоо пистол авах юм бол энэ баг ингэдэг гэдгийг чинь амар олон бүх тоглолтын ингээ базаад нэг юм гаргаад нөө цаас байгаад байгаа шүү дээ. Тэр ингээд гаргаад өгсөн. Тэнгүүд одоо баян цаасаа харж идэв билээ шүү дээ. Нэг раунд ороод цаасаа хараад авч ингээл. тийм бүх ингээд амар тус олж байгаа л гэсэн үл дээр IGL хийж байгаа хүнд нь. Тэнгүүд монголчин бол тийм судалгааны баг байх арай байхгүй. Тийм арай тийм том орг болоогүй. Яг тоглогчдын сайн. Тэнгүүд монголц ингээд дэшээ гараад ирэнгүүт өссөн үсээгөө ингээд бүх багууд судалж байгаа байхгүй монголцыг. За энэ яг ингэж тоглолтог. Тэгээд судлагдаад ирэхээр ер нь жоох ингээд чанар нь муу. Ямар сандал ялжээж яална шүү те. Лусын тас шиг. Манай тактик хэрэгсээ дээр байгаа. Тэнгөө e-спорт хийх сонирхтой үзэж гин үү? Мэн бүр сонирхох цаашаа. Харин тийм бах те. Писийн бүр хамдаг болсон те. Писийн дөөрийн гэсэн өрөөтэй байл. Өөрийн гэсэн компьютер тас. Өөрийн гэсэн өрөөтэй те. Энэ зүгээр цаан угааштай. Ерөөсөө ирсэн найз манайс нь шамирцаа харагдаад байгаа. Яг ингээд оронгууд тэнгөө ингэж гэрээсээ гарч иж байгаа. Ингээд сүнэж мөрнэц ингэж энэ ч ингээ ачир тухтай аагаа ингэсэн. Зүгээртэй ингээд орж штэ хөөе. Байсан. Зүгээр ингээд би найзхын гэрлөө ороод юу вэ ингээ гар урьж байгаа юм шиг өө гэсэн ингэстэй 0 руу ингээд би ингээд суусан 0-оос ингэж рейс хийцэн гэж гарч ирж байна. Тэснэ ингээд цагаан цамцаа угаацсан тий. Тэснэ маануу тэлмүүнийгээд найзаад байхгүй яг сансрын яг псиний хажуутлын байр тэлмүүнээд өгснөө ингэж эндүүтүүлж гаргаж ирж мэрээ. Тэснэ ингээд шууд эндүүтсэн цагаан цамцтай юм өвсмөсөө угаацсан юм. Айгуу чи нормал шинэ өдөр хэлж мэдлээ. ихтэй тоглоод байгаа. Фаны. Ер нь бол псиний амьдралаар бол амьдрсан бидэд бол бүр яг юм дээ. Өглөө хичээл чинь 8-аас орно штэ. 8-аас сүүлийн 2 цагт бол ер нь суудаг байсан. Суудаггүй байсан. Би бол сууддаг байсан. Гэхдээ яг хэрэгтэй сонирхолтой нийгминд бол би сон. За нэг өөр мөр хичээл байна штэ. За физик мэт. Тэнгүүд би бол ингээл математик ч юм. Тэгэл шууд алга болдог гэсэн би. Сарин тэгээд яг ийм 48-аас энэ доош ороод ийм төмөр шат үед амар ийм өндөр. Тэгээ бид тэр шатны ийм төмөрөн дээр ингэ зүгээр буухгүй штэ гэж амар баяртай ингэж гулгаж ингэж Джеймс Бонд ингэж гулгаж бууж Фисэр явж штэ ингэж гулгаж яг юм гулгаж ордог заяа ланлоо ингэж шууд ингэж гулгаж ордог. Тэгээд оронгууд тэгээд нөгөө яг байж лээ нэг хаарн заяа нөгөө псинд байж байгаа манай доотлын ангийнхэн ч юм уу яг нэг доод ангийнхэн тэгээд тэнго гэж яг шууд ингэж цугладаг. Тэгээ нэг 10 13 лайл байж ин тэр псинд ингээл тэгэл за яг үзэх юм уу гээл ингээл за манайх тэрийг авъя ингээд хийгээл ингээл боцтой тоглолгээл уцаа тавьдаг гэсэн чинь. Босс тоглолт. Хүнээ гоёо. Ер нь гоё шүү. шүү. 20 гээд хит чинь яг 100 болчих жоох. Тэгээ тагн дээрээсээ нэмээд хүний 20 гэхээр тэр чинь нэг юм 150 160 мар болчихдог байхгүй. Тэгэл хожлоо би бол боодог байсан. Би хүнд ингээд мөнгө өгчөөгүй байл. Нэр үг үзег амар муу. Наач яг нөгөө Нахи гээ те. Нахи хожлоо. Тэгээ би яг нэг хожуул тэгээ болоо. Би яаж ингэж. Тэг ингээд доктор бүр үнээр хожихгүй штэ. Тэнгүүтэл за гөвдий гээд. Тэг бид тоглож чадахгүй штэ гэдэггүй хамаагүй зүгээр бид Зүгээр тоглоё. Зүгээр тэг яаж игээд давуу юмаа гаргаж ирээд тоглоод хожин. Тэгээд за одоо ингээд болсон гээл тэгээд зүгээр тоглоод үзье гэдэг. Нэг үл муухай Би чадахгүй ч зүгээр тоглоод үзье яаж. Эхлээ зүгээр үзчихье гээ. Тэгээд нэг 5 раунд алдж байгаа л тэгэл тэ нөгөө чинь хөөрн штэ тасгалгаа болчин тэнгүүт тэгэл яг нэг 3 4 раундын зөрүүтэй хожиж мэжэл тэгэл хацын авдаг байсан. Шүү бас тий. Тэр үед чинь нөгөө нэг Galaxy S7 гэдэг нэг утас байдаг гэсэн юм а тэр. S7 юм уу тагсан гэдэг 7 гэдэг. Тэр утсыг ч ихтэйсэн да. Тэгээ одоо хит тоглож байна. Мен ч одоо ер нь бол нэг амар тоглохоо болцсон. Болцсон гэж амар донцсон юм. Ер нь бол нэг тэгэл багасцсан дөө. Багассан. Тийж сонирхолтой байхаач болчих. Яг тэгэл тэр үед чинь Местэй аруулаа авах гоё шүү дээ. Хоорондоо 5. Энэ гэхдээ бас гоё шүү дээ. Тийм, угаасаа гоё шүү дээ. Тийм. Эрэхтэй хүний ер нь бол туулах
системээс Тий. туулж үздэг л зам баг. Би ч яг л PC-ний амьдралаас л гарч ирсэн бас яг. Одоо энэ сансрын тэр ланге PC-нд ч одоо энэ Coolst дээ шүү дээ. Сая тэр Hans нөгөө нэг stand-ийнээр ороод major-т ордог. Coolst байдаг байсан. Одоо тэр хаана гол Yami гээд хүүхд бас байдаг байсан. Тэр хэд мэд яг л тэр цаана ингээл байж л. Тухайн үед тэр PC бас од PC байсан юм байна. Тийм. Кабал ч нөгөө нэг хятадд багт байдаг ухта альт Монголд ирчээд тэр PC-нд ирж бэлтгэл Тийм. Тэр чинь хамгийн анхны Бинкогийн 144 Гц-ийн дэлгэцийг тавьсан PC байхгүй Монголд хамгийн анх. Тэгээд нөгөө нэг 100-ийн EC2A гэдэг маусаас тэр одоо тэр PC-ний ах чи одоо энэ Монголын юу байхгүй юу? CS:GO Trading Group гэдэг шүү дээ. Тэрний админ ах байхгүй одоо тэр Langet PC-ний эзэн Яма гэдэг ах байдаг. Тийм Нима Идрэ гэдэг хоёр ах байдаг. Тэгээ одоо бүр юу Lan гэдэг аппликейшн гаргах. Lan Mark тийм. Тийм ер нь бол e-sport хөгжүүлсэн байна те. амар хайртай тийм Хөрөнгө оруулалт ахсан байсан тийм. бейс. Тэгээд сервер мэрвэр нээж мэгээл тэгэл. Монгол эффект бол гэхдээ бас амар гоё өөрчлөлөө. Яг нэг харах өнцгүүдийг Тийм. одоо PC-нүүд дандаа пик биш шүү дээ. Ер нь Тэгээ амар олон PC-нүүд ингээд зүгээр нэгдэж байгаа. Тэнгүүт тэр чинь ингээд одоо зүгээр бизнес эрхэлдэг хүмүүст хүртэл ингээд амар ингэж мөнгө олох боломжийг шууд ингэж олгож байгаа. тэгээд тоглож байгаа хүмүүст нь ч гоё. Яг аль-алиндээ л вин гоё байгаа байхгүй. Тийм тэгээд дагаад нөгөө нэг PC-ний стандарт гэдэг юм их ч бас амар хөгжүүлчихэж байгаа. Одоо өмнө манус ингээд ламдч мандах гад PC хайдаг гэсэн юм байна. Тэр PC амар мяа тэр гэж юм. Одоо тийм баг. Цөөхөн эдийн гоё PC-нүүд байдаг. Тэгээд тэднэр нь ингээд байнгын дүүрэн байж идэв. Одоо л амар их юм тий. Одоо дурын PC рүү ороход Тэг үнэхээр мөнгөн байвал тэгээд ороод тоглож болж байгаа. Nice. Тэрийгээ дагаад цаг магийнх нь өмнөжсэн. Мерси тоглох шийд байсан юм. 1300 байсан. 1300 байсан. 1200 300 л байсан. Ямар ч сан 10 цтай хотл өдөржин бол амиа даадаг л гэсэн. Одоо бол тэгээ 100000-аар баг цаг 30 мянга сохом байж. Тэгээд стартын ч хойлцсон. Тэр орж байгаа хүмүүстэй янз янзын юм хийж байгаа харагдчихэв. Энэ тоглохынч тоглоод покер мокерт тоглох покер мокерч хүмүүс ч тоглож харагдаж байна. Янз янзэр л пауз нь үзэл тэр поо гэдэг. Заатли бол яг дуугийн дайч нөө шаа. Тийм тэгээ октод бас амар их PC тоглол тэгж юм те. чаддаг болчихлоо тий. Бас Өмнө чи нөгөө нэг эмхтэй хөлт PC авах бол ийм тэгээ баг нүглийн тийм нөгөө гэлэнмаа ингээд тийм гадуур нүцгэн алхаж байгаа юм шиг. энэ зураг өгдөн штэ. Нөгөө эмхтэй хөлт байна гэж. Ийм цагаан охин ингээ боднор суудсан чи ойн баха аа харагдав. тий. Тэр шиг ингээ сервер тохинтой хараад бүр ёо. Энд бол Шууд хийх Яа. тэгж Нэг давхар ахаар чигээ зөөр мену guys mais гээд охины митингүүд шууд амар дирж мэдэрдэг. Тэгээ би тэгтгүүлтэй яг зөндөө тийм байдаг хөө арай маа. Гоё шаш. арай хаана хаалгаа байж юм гэж. Чи идэн гэдэг чи чаа. Тэр охины байгаа багт 7 8 л ажилцсан шаш. Нөгөө багт 2 3 хүн барьчихсан. Тэгээ таа болчихсон гэж. Үгүй би энэ охинтой болно бас. Тэгээ сүүлдээ нөгөө охин гараа яваач. Одоо бол тийм зүйл болсон байна. Одоо бүр юу байгаад л шүү дээ. Рилсээр нэг охин мохин. За ингээд Мирачи голын смок яаж тавих вэ? Охтууд бүр ингээд өөрсдөө мэдэрсэнтэй. Эмэгтэй хүнтэй гоо тогсноо бүр заацсан байж байгаа. Смок зааж маань. Сэрийг би дөөрэж хийсэн. Хожиж маж байгаа. Эзэлдэг болчихсон байна. Тэгэхээр тэр хоочин мал PC эмэгтэй хөлт бол ороход амар хориотой байсан. Тэгээ одоо бүр PC чи эмэгтэй 0-тай болцсон байна тий. Пүү өөр Стандартыг бол үнэхээр шал өөр болчихсон нөө. Өмнө чинь тэгэл Чи яг зүгээр эмэгтэй нойл нь яг эрэгтэй л нойл хийсэн мэт тэгш. тий. Эмэгтэй орохгүй яг нь өөрчлөгч ихчил ордог гэсэн ч одоо. Найл майл тамхины өрөө мөрөө бүгд хамт нэг өрөө. Бүр амар дарк. 0 нь тамхины өрөө заяа. Тамхины өрөө нь амар. Тэгээ эмэгтэй нойл нь өөрөө эрэгтэй нойл. Тий нөгөө карантин үеэр PC мисээ бол бүр амар эвгүй байсан шүү дээ. Яа бүр юм хулгай зэлийг хийж байгаа юм шиг PC рүү орно. Яа. Тэр өрөөдөр. Тэр нөгөө Moise эдийн засгийн ажил нөө level гэдэг нэг PC байдаг гэсэн баг. Тэр бол үнэхээр домог юм PC тий. Яг юм хахаг юм жоохон broke PC байсан. Хоёрын явуулаарай. Хоёр нь очоод би явчих гэж. Тэг ингээ хоёр хоёроо ингээд хүн харж байгаад ингэж гинт очингууд гинт хаалгангууд Аа тэгэж орлоо. Тэр одоо хаагцсан уу? Тэг одоо байх болсон. Манай сургуулийн хань гэсэн үг юм. Тийм ээ. Тэгээд тэгээ тэнгууд нөө чин гарч болохгүй угаасаа тий чи нэг орсон бол гарна гэж байхгүй. Заавал өглөө л гарна ч юм уу тий. Гал юм бэ тий. Тэгээд цааш гарч болохгүй тэгэл ерөөсөө тэр тамхины өрөө бол зүгээр ёо.
Ерөөсөө Зөөр шээх гэж ороод баг 2 чихрэг тамхи татаад гарч ирээ. Таанд нь тэ зүгээр ингээд амар хүн шээж явах 50 нэрээ зүгээр 50 хог татаад бүксэнд бүкс шүргэж мөргөөш. Тийм л хэцүү байсан цаг үе шүү. Одоо бол гоё болсон байлээ. Тамхины нөрөөр орсон чинь кофе тавьсан зүг. Би нэг яах юм бол харсан чинь нэг бачка очсноо зүгээр тамхи унтраах жишээ нэ. кофений шар бар тавьж юм байна. Тийм тэгж мэгж унтраах. Хуучин ч бол зүгээр ингээд нэслэн нөгөөдг ингээ уугаал ингээл нэг цог ингээ. Бүр болохгүй бол нэг шийдэлт хийж үзнэ. Гээ оноо. Тэгээ зарим нь ингээ шүлсээр ингээ унтраах гэж үзэж мөдсөн. Тийм л хэцүү үе байна. Бисээ гаалгаа Хэцүү хүүхдүүд байдаг байсан. Тамхины өрөөний тэр хавийн одоо кава гэж ярьдаг юм байна. Кава гэж. Аккорд гэдэг юм. Тэрийг одоо төвж байсан. Татж байсан хүүхдүүдийг бас харж ийсэн бас. Би синтаа. Бүр амьдчдаг хүмүүс бай. Бисээлтэйст амар юм шиг юм ярьдаг байж ижилээ. Манай нөгөө нэг хосоо заяа бид гурав бүр хамгийн анх нэг дугаар хийж хат нэг юуны тухай ярьжсэн аахгүй. Би нөгөө заяата бетийн тухай ярилцаад. Би бас нөгөө нэг тэр мэрийг сан би тэгтээ чаддгүй юм л та нөгөө амар сонин эвгүй санагдаад нэг юм ганц хоёр ингээд нэг тавьж үзчихэнгүүт дараагийн тоглолтыг үзэх нь нэг юм сонирхолгүй болчиход тэгээд бет тавиад үзвэл амар гоё санагдаа болтгоо. Тэнгүүт би дотор яг бодоод эхэлж байгаа. За энэ өстө аюултай байна. Яг би энэ зүг тоглолт ирэн зүгээр үзэж чадахгүй. Дуртай юм ач зүгээр үзэж чадахгүй. Заавал мөнгө төгрөг тавьжиж үзэх юм байна. Надад бол харин наадах чинь гоё сайн. Харин уул нь гоё зэ. Гэхдээ энэ урт хугацаанд жоох аюултай байна гэж бодсон байхгүй. Тэр тоглолтыг үзэхийн тулд заавал бит тэр ийм ингээ холбогдчиход байгаа байхгүй. Тэгхгүйгээр тоглолт үзэх нь аим капх болцсон. амар утгагүй Утгагүй болцсон. А битүүд тавьчихсан бол үзэхээр амар сонирхолтой. тавьчихад үзэхээр амар гоё байгаа байхгүй. Тэр бол үнэхээр гоё мэдрэмж юм билээ. Амар сонирхолтой. Харин би өгч тэгж бодсон. Хожуул гоё. Дэмжиж байгаа бага яг нэг 20к ч юм уу зүгээр. Тэг яг баг тийм тавиал. Тэнгүүтээ яванда тэр чинь ингэдэм ба. За 20-20 хожоод 40 болчлаа. За ингээд 40,000 төгрөг болчлаа шүү дээ. Тэнгүүд 40 тавиад 80 боллоо. Ингээд 100 боллоо. Ингээд үрж. Тэжээс нэг алтан. Тэнгүүд чи 20-ыг би ингээд 5 үрчлээ 100,000 болгочлаа гингүүд. Тэгвэл би 100,000-аар тавиад 500 таа болж болох юм байна штэ. Гээд цаашаа гүнрэг Ер нь бол яг зөв хүмүүс машинаа сайжруулах контакт мэж тавина тий. 10,000-аар тавина. Би 20,000-аар тавьдаг шүү. Би битэлтгүү гэж бол байхгүй. Тийм үү. Угаасаа битэлдэг. битэлдэг. Тэгээ угаасаа өнөөдөр чи 20,000-аар битэлж байгаа гэсэн чи маргааш ч юм уу нөгөөдөр ч юм уу сарын дараа чи 200,000-аар чи эвгүй болчих байхгүй. Тэрээс яг би тохируулж би баг мөнгөөр битэлдэг Чадахгүй мэл андаа. гэдэг тийм хүн байдгүй. Угаасаа тэр систем нь андаа угаасаа тийм лаалаар байхгүй. Шунал дээр амар фикс. Өөрөө тэр нь ингээд тийм орны систем ингээд нэг шурган болсон ингээд нэг араад ингээд ирэх. Нэг болсон бол гарна гэж байна. Үгүй нэрнгээс янда гол нь машинаа тавиараа. нэрнгээс юм бол бас Тэр нөө скут кемийн нөгөө нэг ах нөгөө гарчаад ганцаараа амьд үлчээд буцаад ордог шиг юм. Амар ууртай болсон байж Ч байгаа байхгүй. энэ талар тоглоом. Яг бүхтэй байхгүй. Яг тийм бас энэ ч бас нэлээд юм алдсан. Нэлээд л бас бужигнооссон. Тэгээд Энэ индастри ер нь яг яаж юм? ер нь бол нэг бол тоглол. Чи үнэхээр баян ч юм уу чи араад байх юм бол тоглол. Чадахгүй бол тэгэл бойл гэдэг. Тийм л хоёр зам байгаа юм билүү. Тэс баг тоглолно, зохицуулж тоглолно болно гэдэг юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр манд нь бол зүгээр яг манайх шиг юм хүн ам зөөтэй мөөтэй юм газар бол энэ мөрөдөд тоглоом амар чангалах хэрэгтэй. Өнөөдөр манд нь 100,000 төгрөг байгаад би бэтэлж штэ. Тэгэх юм бол тэр Монгол бетний сайт байхгүй, Монгол покерын сайт байхгүй юм чинь ямар нэгэн тийм тэрийг ажиллуулж байгаа хөгийн гарын л камер орно штэ. Тэгхгүйгээр өнөөдөр надад тэр покер байхгүй ч юм уу байх юм бол би энэ 100,000 төгрөгийг зарцуулах шаардлагатай болно штэ. Би маргааш нь батагаас юм уу дулмаас очоод алим авч болно. Тэгэхээр чи энэ эдийн засгийн эргэлт гоё нэгдүгээр ангийн тайлбар бай. Яг үнэн тий. Тэгэхээр чи энэ тэр гадны сайт ч юм уу покерлоо ч юм уу мөрөдөд тоглоом руу явж байгаа. Монгол валют шууд ингэж гарч байгаа. Эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй гарчаад байгаа болохоор Би харин тэгж бодсон. Одоо ингээ хуулиар хоригдчихж байгаа шүү дээ. Тэнгүү чин зүгээр ингээд гадаад вебсайтэд л мөнгө өгж байгаа. Гэтэ манийх нь бодлоо. Бас анхаасаа тийм байсан. Монгол сайт байгааг. Монгол сайт угаасаа байхгүй. Тэр ядаж мөнгө өгөө Монгол хүндээ өгвөл яадаг шээ. Скор бет ч тэр биш үү? биш. Монгол хүндээ өгнө гэсэн ойлголт ерөөсөй байхгүй байна да. Тэр чинь тэр
сайт руу депозит хийхийн тулд нөгөө нэг банкаар ингэж дамжиж байгаа шүү дээ. Тэнгүүт Монголд угаасаа ямар ч үлдэх боломж байхгүй. Одоо яг бол зүгээр яг үнэ. Гэхдээ зүгээр Монгол тийм одоо покер ч юм уу вебсайт үүж болно шүү дээ. Харин тэр нь айзгийнх юм шүү дээ. Айзгийнх байсан зүгээр. Гэтэ тэр чинь юу юм бэлээ? Үгүй тэр чинь бас юу юм бэлээ? Айзгийнх зүгээр яг Монгол гэдэг ч гэсэн бас нэг юм гадны юуны эрхийг авцсан. Франчайз юм. Тийм мөнгө нь бол угаасаа л гадагшаа. Тэгэхээр бүр анхнаасаа л гадагшаа биш те. Ер нь Монгол хэр ийм төвшөнд орцсон байна. Ер нь чиний Аханд бүр мэнийг бүр хэр орцсон байдаг гэж. Гэхдээ ер нь бол бүгд мэдж байгаа шүү дээ нүдэнд ор. Яг үнэхээр сүм хэмжээнд. Би юу ч хараагүй. Дээрээс нь энэ e-спорт амар хөгжиж байгаа те. Бас нэмээд холбоотой. Гэтэ эдрийг ингээ хязгаарлах боломжтой манийхан бодлоо. За. Одоо чинь эн чинь 1xbet л байгаа шүү дээ. Монголд яг үүндээ олон бетний сайт байгаа ш. Mailbit гэж байгаа тий. Тэгээ 1xbet гэж байгаа. Тэр чи нэг юм байл нь шүү дээ. Тийм зүгээр л өнгө нь өргөх шахна тий. Өөр нэг л юм байл нь шүү дээ. Өнгө нэр нь өөрлөгөөс нэг юм байл зэ. Тэгээд тэднийг яаж хүмүүс инглээд байгаа. Монголд нэг эйжент байж шүү дээ. Тэрний Монгол данс руу игээд тэр нөхөр тэр үний аккаунт руу мөнгө нээж шүү дээ. Тэр эйжент байхгүй бол хүмүүс криптогоор ч юм уу, виза картаараа ч юм уу, сэнгэлэх шаардлагатай болно шүү дээ. Энэ тоглож байгаа хүмүүсийн хідэн энэ хоёрыг ашиглаж чадах бол крипто эдрийг бол зарим хүмүүс бол ашиглаж чадахгүй нэрээ. Зарим биш бараг 10%, 90% ашиглаж чадахгүй нэрээ. Чадахгүй шүү. Тэгээ виза картаараа гэхээр монголчууд ч бас карт мартаар гүйлгээд хэрэглээ. Тэгээ энийг хангалттай байх боломж байгаа байхгүй. Зүгээр л 10 писи чинь бацаа авчираад цагдаа ерхий газар ч юм уу тэр одоо 20 гээд байгаа газар нь ажилуулаад бүх эйжентийн дансыг олоод хаагаал энэ одоо ингэчээд байгаа байхгүй юу? Гэхдээ эйжентий чинь тэгэл хүсвэл хэнийг ч тэгэл ахаал шинээр олчих юм шүү. Харин энийг анда бууруулах манийх нь бодлого нь болохоор энэ эйжентүүдийг агнах хэрэгтэй. Нэгэсэндээ төрөөс тийм 10 покер ч юм уу тийм хүн байх хэрэгтэй. Тэгээ олсон данс бүрийг нь хаах хэрэгтэй. Тэгээд IP-гаар нь олоод бүгдийг ингээд маш удаан хугацааны тийм ажиллагаа явуулж иж төсөл төмсөл явуулж иж байхгүй болохгүй. Тэгэхгүй зүгээр нэг ингээл Монгол улс ч нэр гинт амар болчлоо штэ. Одоо бүгдийг болио гэж шангуудлаа. Нэг сар ч юм уу 3 сар ч юм уу үргэлжлээл. Гэхдээ одоо бид хорьцсон юм байхгүй шүү. 50 байгаа юм биш дээ хүмүүс. 50 байгаа юм биш. Угаасаа хорьж чадахгүй л дээ тэр чинь ингээд. За Монголын хандлтын хөрөлцөнгөөс ингээд IP-гаас хэлээд тэгсэн чинь 1xbet-ийг бол тэгээд байхгүй болох ч за IP-гаар ингээд тэгснээ Mailbit нь зүг зүгээр байж байгаа. App Store дээр. Тэнгүүт тэр Mailbit нь бас дээгүүрээ нэг хүнтэй холбоотой болоод тэр зүгээр татаж тоглож болоод 1xbet-ийн бол байхгүй болгоцсон App Store-оос нэг Монголын хандлт харагддаг. Тэнгүүд Mailbit гэдэг юм байгаад баг. Тэгэд яагаад ингээд амар хорьцсон юм шигээр ингэж дээгүүрээ паверчоод яг бодит байдал тэр зүг зүгээр байгаад байгаа юм гэдэг. Ер нь бол зүгээр энэ нөгөө хүмүүст зүгээр ингэж зөв юм хийцэн юм шиг харагдуулах гэж байгаа шаа тий. Одоо тэр чинь нөгөө нэг хэм блэ учрал илүү. Учрал сайд чинь нөгөө нэг 1xbet-ийг хорилоо ийм их мөнгө гараа явцсан байна мэн өстэй хүү хай гэж. Тэгэл зөв биз дээ тий. Тэр нь зөв гэхдээ хүмүүс болохоор энэ өстэй зөв юм хийчлээ гэж ингэснээр яг үндэ зүгээр л тэр байж байгаа байхгүй. Зүгээр л 1xbet тэр Mailbit-ийг хаахт бол тэнийг амархан бохоо. Манд нь л тийг санагдчих. Тэгэл болохгүй л байна л. Яа гэвэл зүгээр бас 1xbet Mailbit ч юм бас. Хүмүүс нэг уучраа мэдхгүй хүмүүс байгаа даа штэ. Нэг юм махнар те нэг юм асуултахгүй нөгөө нэг пасаа ингэж пассвортаа хийгээд тэгээ юзернеймээ бичээд ингээ орчдөг. Тэгээ ингээд нэг юм за мөнгө олвол тэрийг ингэж за яаж игээд татчихдаг нэг юм дийлинх нь баг тийм хүмүүс л байх гэж би бодоод байгаа. Тэнгүүд ядаж тэрийг ингээ хасчих юм бол за ингээл нэг юм App Store руу ороод ингээл IP-гаа ингэж өөрчлөөд битлэх нь хийд байгаа гэхээр тийм байхгүй. Ядаж яг бүр хорж бол чадахгүй. Гэхдээ яг нөгөө нэг уучраа мэдхгүй зүгээр ингэж тэднийг тавиад тэднийг ядаж ингэж байлвал одоо нэг тогтвортой тоглож байгаа 100,000 хүн байлаа гэхэд ядаж тоог 50,000 болгочиход л аим зэн өөрчлөлт орох юм бол хааж махад басын ингээл 40 мөчтэй заяа юм хөшөө ах уу мах уу ингээл 1xbet ингээл тоглоосоо харах жоон дарк шин. Тэгээ 40-тэй бисэнд битэлж ийн хэрчдэг. 40 мөчтэй. Тоглоомын тоглолцсон те. Тэнгүүт л одоо миний хамгийн амар санаа зовоод байгаа юм болохоор дүүнэр байгаа шүү дээ. 16, 17, 18 настай жоох хүүхдүүд тэд нар бүгдээрээ монголцыг үзэж байна. Тэнгүүт л тэр хүүхдүүд амьдралын босгод авах гэж байгаа ингээд сургууль суралцаад мэрэгчлээ болоод цаашдаа гоё амьдраад явах гэж байгаа хүмүүс би ингээд битлээл амархан мөнгө олж болох юм биш үү гэдэг тэр нэг юм
бодлыг шууд тархинд нь өчөж байгаа хгүй. Тийм багасаа биттэй танилцахаар. Тэгэнгүүт тэр хүүхдүүд залхуу болно, их дургу болно. Бет тавиад ингээд мөрөдөө тоглоод мөнгө очиж байгаа бол хүн уусаа амар залхуу болт. Бүр юу ч хиймээргүй санагдав. Зүгээр ингээ мөнгө олчих ч гэд ингээд амьдралын ямар ч итгэхгүй болчдөг ингээд. Тэгээ алдчихвал бас бүр хэцүү бүр тийм. Тэгээд нэмээд чи өөрсдийн гэсэн уусаа мөнгөгүй бааш та одоо 16 18 та хүүхдүүд чинь. Тэгээд одоо энэ тэндээс хүн амтнаас мөнгө төрөг зээлдэг. Тэгээ алга болно. Тэгээд тэр чин тэр хүний ингээд дөнгөж 17 насны дээр тэр хүнийг найзууд нь харах өнцгөн энэ юм мөнгө төрөг зээл алга болчдөг юм гэдэг гээл. Тэгэл дарклаад эхлэхээр нөгөө хүүхд чинь тэгэл дахиад одоо гэр мэрэс юм ингээд өөрийгөө хайж эхэлсэн тий. Лесбиан гөрсөн. Амар таа. Яа. Тэнгүүд л бас тий эндээс босно гэдэг найдвар байгаад байгаа хөөхгүй тий. Яаж чагаад би бос нэг л амар юм хийгээд тийм байхгүй. Тэгэл ингээд шулуулаад ингээд мүлжүүлээд яваад байгаа. Амар хэцүү тийм юмнууд байна уу. Тэгтээ тэгээд энэ дүү хүүхдүүд одоо тэгээд ингээд мань нэг юм гайхдаг байхгүй. Монголд нэг юм амар хөгжөөгүй салбар байна. Тэр нь энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн салбар. Одоо хүмүүс чи яг үндэ би өөрийгөө л асуудалт хийж байгаа, би өөрийгөө л баярлуулж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн хувьд тэр нь л юу гэж бодсон тэрнээсээ ч юм. Монголчууд юу сэтгэл зүйн дарамтанд амар ордон шүү дээ. Мен чи сэтгэл зүйн орч үзсэн үү? Мань үзээгүй. Чи үзсэн үү? Үзээгүй. Тэгэнгүүт л одоо энэ би үзсэн. Тэгин донцсон хүмүүсийг яаж хэмжилтээ? Тэнгүүд л Америк ч юм уу гадаад сэтгэл зүгээр нэмжтэй байхгүй. Тэнгүүд л бас мөрөгдөө тоглоом донцсон хүмүүсийг яаж хэмжлэх юм? Тэр хүн чи одоо юуг нэмжлэх ингээд хүмүүс гадаадтай болоо. Тэнгүүд сэтгэл зүйн л хэмжлэгээ хэрэгтэй юм байлээ. Өөрөө өөртөө ярилцуулаад яг яах вэ? Тийм. Мань ч бол ийм юм ирээдүйд бүр ботцсон байгаа заяа. Монгол мэн угаасаа чи бүр юу сонгуул нэр дэвших гэдэг юм шиг. Мэн зүгээр хилээ амьдрал боломжтой болоод ч юм эсвэл зүгээр яг мэн өөрөө болчлоо гэж үзэх юм бол дараагийн хүмүүсийн төлөө их халах юм бол мэн тийм хөдөлмөрийн кемп байгуул гэж бодоод байгаа байхгүй юу. За тэнд юу их юм бэ гэх юм бол за та мөрөдөө тоглоомд онцсон хамаагүй те тэр хүмүүсээ аваад ирээ. Тэгээ тэнд нь сэтгэл зүйн засал хий. Сэтгэл зүйн тийм эмчилгээ хий. Тэгээд тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд өдөрт 8 цаг ч юм уу 9 цаг ч юм уу 10 цаг ч юм уу ажил хийх хэрэгтэй. Загтаагийн ерөнхий газар гэдэг шиг. Тэгээ ажил хийхэд олсон орлогоноос одоо нөгөө өөр нэрээр нөгөө шорон биш үстэй гэж. Гүй хандаа нэрээ. Янагч удаад байгаа. Тэр хүмүүст угаасаа шорон шиг санагдж байгаа ч хамаагүй мөрөдөө тоглоомоос гарчих юм бол өөрсөнд нь л хэрэгтэй шүү дээ. Яг үнэ. Яг үндэ манчин тэр мөнгөний авах гэдэг ш. Гэтэ компани юмч тодорхой. Өө энэ зүгээр Улсаас амар шээс. Энэ шууд Хөдөлмөрийн кемп бизнес хөдөлмөрийн мөлжлөг юм шиг. шууд энэ 10% авах гэдэг үг амар амархан гарсан. 10% ч юм уу гэж шат. Ер нь амар Улс бид нар тийм майндсет өгсөн байж тээ. Айгүй амархан сонс. 10% аавна 10% аавна. Тэгвэл 10% аваад Тэр зүгээр яг мөрөдөө тоглоомс яаж гарах юм гэвэл завгүй ажиллагаар. Завтай байл тэгэл аастаа ингэчгэнсэн тэгчгэнсэн гэдэг бодол орно. Сэтгэл зүйн эмчилгээ хийхдээ тэгэнгүүтлээ тэр хүмүүсийн олсон мөнгөөр нь өөрийн дардах ч юм тийм юм хүмүүнлэгийн гоё юм ажил үйлс хийж амар гоё санагдав. Тэгэх юм бол тэгээ энэний төлөө юм хийж байгаа хүмүүс яг эргэн тойронд одоо байхгүй юм байна. Нааш тэгтээ гоё юм донд. шууд өмнөөс нь төлөх биш. Өөрийг нь ажилуулж өрийн төлөөд байдаг шүү дээ. Бас Ажиллаж өмнөөс нь төлж болохгүй шүү дээ ер нь. тэнд нь амьдруулад одоо чинь гэр бүлээс нь хол байлгаад ажилуулад юу яг нэг Шорон сасан. тэр хүмүүс чинь мөрөдөө тоглоомтон донцсон хүмүүс чинь гэр бүлээс минь бүр байхгүй болчихсон байдаг байхгүй санаж манхааж болцсон байдаг байхгүй тэгэхээр Өөр юм байгаа. тийм аль болох өөрийнх нь сэтгэл зүйг эмчлээд ажлыг нь хийлгүүлээд өөрийг нь дараад гэр бүлтэй нь уулзуулаад сэтгэл зүйг нь гоё эрүүл болгоод за чи эндээс гараад их шидэж бити ирээрээ гэдэг 3 сарын дараа ч юм уу тийж явуулдаг тийм баймар байгаа байхгүй. Тэгээ тэр хүн гарахтаа ядаж нэг өрнөөсөө хитэн дүүрэг хасцсан. Тэгээ нэг амьдралыг арай өөрөөр хардаг болцсон. Тэгж л яана гэхээс одоо тэгж шараад маданд аваач онготлоо хүлээл, хориол тийм Хүлч тийм үү? Хөлдөм мөнгө. ингээд хөлж. ингээ хүлчтэй үлээ. Хөлчтэй. Одоо нөгөө донтцсон хүмүүс гэсэн үг шүү дээ тий. Мөрөдөл бас гар бити гарах гээл өрөөнд нь байлгах юм. Тэр гэр бүлийн арга хэмжээ бол уусаа амар тэнэг штэ. Чи яаж энэ чамд ямар мэдрэмж төрж байна? Тэг яг яагаад байна гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Сэтгэл зүйн тал дээр л ажилладаг юм бол Тэгээ тэр хүн чи шараад нь давиаччихаар чихнээсээ за энэ хүмүүс наа галзуу гэж бодож ийн гэ бүр галзуу болж үзөөл юм. Чихэн галзуурч. Тэгцээ явж яадаг байхгүй.
Явж идэг байхгүй ч яах вэ? Явж иж магадгүй. Явж иж болцсошгүй. Энэ камин дээр би зүгээр хажуудлаасаа гараад байна те. Тийм гэж. Гогоосо хоёулаа хажуудлаас ер нь гарч байгаа хаа. Би бас ингээ Би баг одоо жоох ингээ гарч болох уу? Яа би тийш шийдэж. Үгүй яхаа. Зүгээр жоох ингээ гарч зүгээр. Хальт харуулж. Тэ өөрийгөө харуулах гээ. За болно доо. Би зүгээр ийшэлж чадахгүй ингээд Дуулна шүү дээ. Тэгэл суучих. би энэ date leader ш тэр энэ подкастн дээр ш тэр дандаа би зүгээр хажуунаасаа гараа. Урлагийн дараа хүн таньдгүй шаастай байсан. Хажуудлаас нарс нөө заяа байсан байж тээ л гэж. Date leader би бас яг ингээ хажуу чигээ гарчдаг яг ингээд тэгээ хальт нэг урагшаа гардаг. Одоо Чи анда ингээд яг тойл дээр зүүн талаасаа гараад дээдлигээс баруун талаасаа гардаг. тэр хоёрыг нийлүүлэх юм болоо. Тийм байна. За өөр асуух юм Сүүлдээ өөргөө дутуу ярьж байгаа. Өөр Бас тийм. ярмаар ер За нь одоо манайс битний юуг бас ярих тий. Байлээ за. байлаа. Одоо энэ порн салбар болж байна. Порн салбар болж байна. Наад чи гой салбар. Одоо энэ порно донцсон хүмүүсийг гэрээс тоолоод ажил хийдэг үү? Тэ 10% наав. Донтдог те. Донт үзсэн үү? Үгүй барьж. Үгүй порно дантна гэж анда бас яриач. Порнонд биш ээ. Юу? Саахад донтдог хгүй юм бол. Яг Хэсэг бол бас дуужигнаа. Үгүй яг анх олж нээсэн үед нэг тэгээд нэг 3 сар бол донцсон бах уу. донцсон бах Яа, ууссан. тийм. Юу ч харахгүй байлж байлаа шаад зүгээр. За яг хайд Өөрөө хивээрээ юу гэрсэн үү? Их хэрэгтэй тоглолтог үзсэн. Орон зээл хүмүүстэй юу гараад. Их хэрэгтэй зодоныг үзсэн үү? Зодоныг үзсэн бахарах уу? Бахарлаас амар өтөө те. Инээч минийх. Линк ориг. Гэж хэлэхгүй шагаад. Энэ амар гоё сэтгэж заваа өвтэй. Гоё сэдвэр орчихчих чинь. Таны үзсэн мэт. Үтсэн. Тулаачид бас ямар амар. Нөгөөх нь бүр ямар амар юм. Тэр бүр амар гэж хэлсэн. амар тулаа. Инх ориглоос ер нь бол амар. Илүү юм шиг. Манаа туршлагаараа л ер нь бол Ер нь бол Угаасаа чайд лээсэн бид л тэр чинь. угаасаа босоогоос удаа үзвэл алуулах. Тийм бил. Тэр ахын бие хааны пропорц. амар хөнгөн байлээ тэр өстөгчин бүр ингээд жинхэнэ. Тэгэд хэлсэн чинь миний таг тарсан тахалтай нөгөө миний тохооноос одоо хүн байтгүй адуусч харахааргүй тийм амар тохоо гэсэн. Тэгээд өөр яаж босоод ирвэ гэж шууд асууж исэн бэл. Тэгэж амар тэр хүн амар юутай байгаа байхгүй. Нэг отой мэдж байгаа. Тий. Нөгөө инх өргөл бол амар юм юутай. Төвчээртэй. Тий, яг юм үнэхээр шанцтай байна гэдгийг бас тэнээс харж Нэг амар орол тохооцсон юм уу? инх өргөлийг тохооцсон байгаа байхгүй. Нохоо шиг зочлоо. Хоёр удаа доор гарсан шүү дээ. Нэг орол сүлдээ бүр юу болчихсон. Амар зодолцсон. Босоод ирж байгаа Өстө боож. Нэг юм жоохон балгадаг ах гिचнэр нэг юм амир хавт. Аа. яг нэг бубаа чи яа зодод авгнана гэдэг. Хавтсан юм. Тийм нөө бүх өргөний автост буудлын нэг юм бичвэс зүгээр ингээд зүгээр одоо хийгээгүй тэр нүдний юм зураас л хараад ийм бүр юм хавгнсан. Тэ? яг тийч харагдсан. Гэхдээ яагаад ч юм зүгээр энэ инх оролын хацаа чи яагаад ч юм энэ салбар нэг юм бөбөгийн одоо бидний орон нөгөө хүмүүс Нинжа Homeless юу? юу болоод байгаа юм бэ? Яг юу ярих гэдэг юм бэ гэж. бүгд гэсэн чаа. Тургу ааш одоо. Юу яриад байгаа юм стаавч. Харасаа надад. Реакцаа юу ярих гэдэг юм бэ? Нэг яасан да. Бубаа гэтгсэн. Хүмүүс. Арасан засаашаас. Би амар бөбөө гэдэг юм ярих амар хуурд мод. чи яг юу ярих гэдэг юм шиг. Яа. Тийм хүмүүс ингэ. Харийг нь харахаар бөөнөрөө бэлтгэсэн байдаг тийм. Адилхан. Нэг тийм Тэр чи илэг штэ. илэг мэл. А илэг юм уу? Илэгнээс Тийм байх тий. илэг муудахаар чи ингээд тавнаад хэлж авах. Биер нь ус ингэж дүүрж авах. Пембигээд. Тэ амар одоо уужийн гэсэн үг шүү дээ тий. Тийм.
Энэ их өргөл ахаас юун тэр бэлцээсэн их өргөл шаа. Зүгээр порногоос их өргөдөөс бүр орж. Тэг дундуур нь гар Ярны сэдв ингээ. их өргөлөд сэдв бол Тий одоо яг өстой тий. тэр одоо бубу болсон царай бол яг тэр бүсний одоо тий зөлөөс харагдаж байгаа тий. Хавар амар. Өө дуусчихад яриа өгч чаддгүй шүү юмлэг өсөн гэж хэлж Харин тий. байна. Чинээсээ. Тэгэхээр чи Яриа өгч чадлаггүй явна. Гэхдээ амар. Гэтэ тэр тим тулаанч молаанч болно гэдэг бол уусаа амар. Зориг төвчээ. та нар ер нь үздэг вэ? Ер нь тиймгүй дулааны юм уу? Монгол хүн байвал л үздэг. Ямар үн. Тэр юу UFC Тэр юу л орхлоо ингээд өгөхөд ингээд ямар ч гомдлгүй гэсэн гарын үсэг зураг гарч байгаа гэхээр амар байгаа сте. Мен чи ер нь спорт амар хоббитэй. Харин тийм. UFC Харин тийм байна. Ос тийм байгаа харин. Шууд мэдсэн шээ. Тийм бай. Харагдчих спорт айгүй хоббит харагдчих. Баярлалаа. Миний ханд спорт хайртай байж байна. Заавал хийдгүү гэхдээ хайртай байж байна. Дуртай л шүү. Джон Джонс Монсаас л үзсэн. Макгрегор чанга авраг болоог байхад л үзчихлээ. Тэгээ юу үзчих юм? Яг ямар спорт дуртай вэ? Мен бол NBA амар үзэн шүү. Би бас NBA-д айгүй дуртай. NBA үз. Би Minnesota-гийн фэн. БМБ үзэхээ болсон битлэхгээ болоод. Яг битлчээд байна үү те? Битлээд БМБ үзчих гэсэн байхгүй би. Шууд ингэж баг магадын хүмүүсийг мэддэг болж малаа. Тэгэл үзээд ивэл битлээл ах юм байна. Эсвэл битлээд ивэл үзээл ах юм байна. Тийм Ойлтой холбоотой. тийм байж. Харин би яг энэ яг цаашдаа яг юм дөлөвлөх юм байна гэдээ яг болж таарсах. Би нэг Dota-гийн тэмцээн зүгээр үз. Dota-нд амар дуртай байхгүй үзэх. Хоёр битэлцэн чинь бүр битлмээр санагдаа болтгоо бүр. Нөгөө үзэх гэсэн чинь амар сонирхолтой санагдаад. Яг битэлчээ үзэхээр амар гой санагдаад байгаа юм гээд. Аль нь ч утсан яг тэгтэл гоё санагдав. Тийм болчих. Тэгэж болохгүй шүү. Тэгээ нэг энэ дээр бидэд нэг битлэхээ болсон, битэлдэг байсан гэж энэ бүр юм босч ивцэн бүр амар бас байгаа. Тэр бол 37 Зүгээр тасаад. тий. 20 30 моч. Гэхдээ зүгээр 20 30 гэж ярьж болохгүй. Яг нэг машин би алдсан яа дий гэж. Тэр ер нь битлэхээ байлаа. Тэгээ ямар багийн фэм юм бэ? Мен чин Lakers-ийн фэшн. Lakers. Одоо энэ жилээс л манай баг гоё шахчих. Харин тийм байна те. Лука Мукатай болцсон. Их бүгд амар AR ч гэсэн амар сайн тоглоод шүү дээ. Асрис бүр лааж хэлээ тий. Бүр алж ил багийн лидер болцсон л шүү дээ. Тэгээ одоо Lakers-ийг харахаар амар их үнцэнтэй тоглох шүү болчихж байгаа байхгүй. Лукатай. Лука ч бүр ямар амар болцсон юм бэ? Турж мураад, хурд мурд нэмэгдээд. Тэр бол нөгөө нэг одоо NBA-ийн түүхэнд хамгийн том одоо ловер гэх үү одоо хамгийн одоо тэнэг зүйл бас Dallas-ийн хувьд те. Lakers-ийн хувьд бол одоо хамгийн том одоо. Гэтэ бас цаагаараа янз бүрийн байд юм уу? Тэр яатсан? Зүгээр л Anthony Davis, Luka Doncic хоёрыг солилцож байгаа байхгүй. Гэхдээ тэр яагаас хэлсэн юм? Харин яагаас солилцсныг бид нар мэдэхгүй. Гэхдээ солилцсон. Тийм учраас л тэнэг гэдэг байхгүй. Ерөнхийд гэхдээ Anthony Davis бол бас тийм муу тоглогч бол биш. Яг гэхдээ Luka гэдэг чинь Luka-гийн төвшөнд одоо чагт нэг үү хоёр уу ирээдүй тэгж ирээдүй харж байгаа бүгд мэдж байгаа шүү дээ. Гэхдээ Anthony Davis бол бас л ер нь бол топ 10 дотор байгаа. Гэхдээ яг өмнөх үлрэлээ амар байсан юм аа. Үгүй яах амар тийм. Тэр солилцогддог үлрэлтэй бол амар байгаа. Байсан. Яг уу ер нь нэг амар байсан юм аа. Одоо нөгөө фэнтези нэг амар ингээл нэг ингээл лээсэн байхгүй. Ерөнхийдөө бол тэгээ Anthony Davis бол яг багт хөсдөг тоглогч мөн 3-аа шиддэг, дундаа шиддэг те. Би хүч сайтай, хамгаалт сайтай. Тэгэл Лукатай болохгүй л байсан болол сольж байгаа байлгүй. Яг Anthony Davis дээр Cooper-ийг л авсан байх л та. Даас бол тэгж л яриад байгаа тийм. Cooper flag-ийг авах нэг ирэх мэрх. За би ток нэвтрүүлсэн энэ удаа Тэнгэрч хаас уснасаа байгаа гэж. LeBron James бол гайхамшиг штэ. 42-д 3 урж байгаа. Чиний ялтах шиг ярьдаа шууд. Одоо яг нас идэ. Ялтахын дикцээр ярьдаа. Яаж ярьдаг лээ ялтах чаа. Харин яадаг. Чи ярьж үзсэн юм те? Үзүүлсэн л. Үгүй. Би яа. Тэгвэл чадахгүй шүү. Тэгвэл чадна шүү. Хаалгаар нь зүгээр чи нэг NBA тайлбарлагч хүн шиг ярьдаа яг 80 сэдвээ. За өнөөдрийн сэдв Minnesota Timberwolves болон Houston Rockets багийн хоорондох солилцооны талаар ярих гэж байна. За тэгэл одоо бистэ энэний шалгаар Нөгөө CS тайлбарладаг аяв да. CS явж ийл гоё шүү дээ.
За энэ эдитэн дээр юм доор нэг хальцээс оруулчаа чи. За тэгээ. It's truly a moment right now. What a shot from Simple. Oh my god. Oh wow, what a flick from Simple. Тиха. Сигас солирсон CS:GO. За. Гоё юм ирлээ шүү. Одоо дуусчих юм уу? Яг одоо ер нь бол төгсгөл рүүгээ орж илээ дөө хэдүүлээ. Одоо тэгэхээр энэ бүхний дүгнэлтийг ярих юм уу? Үгүй ярих амар дүгнэлт. Бид юу ярих вэ? Одоо нэг санаа яагаад гэдгээ оруулъя. Тэрийг ороод би уурлаад байгаа тий. Тэрийг ороод тэгээ сүлдийг зайлуул гэсэн. Тийм л гоод амар их байна. Тэ яагаад юм бэ? зүгээр тэгээ асуугаад. Тэ яагаад? Энэ юунд ороод ирчих. Яагаад юм бэ? За тэгтээ ингэ гоё ярмаар байсан бол яагаад дутуу өнгөрцөн юм чамайг байна. бидэд өрсөн гэж бодож байна. Нэр яагаад? Мэдгүй яагаад. Эндээс ямар шийдэл олохгүй. Нэгвэл Батваа. Тэ яагаад гэж гайхаал дуустдаг тийм байна. Чам тэгтээ ярьчмаар нэг тиймэрхүү сэдв байсан. Ярчмаар юм. Энийг нэг яриулаас гоё доо гэж. Яг тэгж асуухаар бас жоохон Тэгж асуухаар. Чи нөө хаягдсан түүхээ. зүгээр Одоо хаягдаагүй байгаа шүү дээ. хаягдсан шүүгээ. Одоо би нэг охинтой сайхан амьдарч байгаа шүү дээ. Андаа гэж. Уурлаж. Юу ярих Нөө нэг хөгшин байдаг ч юм. Жохон байх хамгийн их үерхсэн охин ч юм. Нэг байсан шүү дээ. Тэр Аяа мар жоохон байсан болохоор маа. андагийн нотаж ирэх шат. Чингэж дотор. Баялаа тэ андаг гэж шат. Энд чинь бас нэг энийг ярьчихаар бас ялчих юм уу? Яах юм бэ? Яа жоо дарк шат юм аа яг үнэхээр. яг dark юм яа. Яа. Дарк юм яах бэ? Өөрөө л мэдээд. Дарк одоо муухай. Өрөвдөлтөй юм тийм. Хоёр талаас нэг яах яах. Залуу үед бас юм юу болох Энд вэ? чинь тэрсээ 14 тавтай байсан шүү дээ. Нэг Янки охинтой тарахгүй юу? Янки. Бейсболын Янкигээ баг wedчихсэн. Нэг охин Янки аа. Тийм малгайтай охинтой тарахгүй юу? Энэ тэгээд залуучуудад юу болох юм бэ шүү дээ гэж. Энд чи 14 тавтай байсан юм аа. Тэгээд ер нь бол нэг Facebook-ээр факт макт хийлч мөлөөш. Чатлыг лайк майк гэдэг үе шүү дээ. Тэгээд гисэн чинь мэн чин одоо тухайн үед баг надаас ихчлэл бүгд л хөөрхөн харагддаг гэсэн юм чаа. Тэр их ч одоо тэр үед хэдтэй байсан юм болоо. Бараг 23 дөрөвтэй байсан юм уу? Тэгээд мэн чи бараг 10 дүү юм уу ааш. Гэсэн тэр ихтэй чатлж байгаад бүр чатаар үерхэд зөө. Бүр хайраа мэрэ орлоо зөө. Хайр чи юу ч юм. Зүгийн шаа хийж мэгдэг бол бүр амар том хүмүүс шиг гинт болоод зөө. Нэг ч амьдралын нэг 2 сарын дотор бүр амар өөрчлөлтөө шаа зөө. Айлын нөхөр болоод. Чи уулзаагүй нэг ч уулзаагүй. Өстө хайрын цагаан сараар мараараа гэж шаа. Бараг хийж мэгдэхэр амар л юм. Хурдан гинт амар татсаа шаацсан. Бараг өнөөдөр чатлал маргааш чи ямар гоё юм өөх юм хийснэ нөгөөдөр нь бараг хайраа майраа. Тэгснэ бүр Facebook дээр зураг хийдсэн те. Хамт авахулсан зураг мөр. Хамт авахулсан уулзсан юм те. Тэгээ уулзлаг байх. Энэ түүх үргэлж Уулзахгүй яах. Уулзаагүй байсан байдаг. уулзлгүй яа. Тэгээд яг охинтой юм уулзахгүй. Яг их шаа. Тэгснэ. Мэж заал авчихсан чинь анхны уулзалт болж байгаа хгүй үүлзээ. Тэг хүчсбах тараа гэдэг энэ заал авчихсан. Тэгэлсэн чинь миний найз бүсгүй ирэхээр боллоо. Найзыгээ дагуулсан зөө. Найз нь бас яа хийх эсвэл бонки болоо гэсэн. Тэгээ ирсний уулзсан. Тэгээд тэр чинь бас манай юу юм уу? Гэтэ тухайн үед манай ах нар мах нар мэджилээс ах энэ ерөнхий
жоо надаас амьдрал үзсэн. Жоо Янки охин байж. Тэр жоо Янки багийн фэн юм даа мэдсэн байгаа. Тэгээд тэгсэн чинь маа тэрний бас нэг ах байсан юм аа нэг ах чинь. Найзтайгаа ирсэн нөгөө наатаас найз чинь авах манайх руу яваа. Хилээч мэлээч. Тэгэж ах болохоор яг юм харж байгаа вижн мэдж байгаа шүү дээ. Найз чинь болохоор хайрлаа юу яриад байгаа юм бэ? Анхны уулзалтан дээр тэгээд гиснэ тэр охинтойгоо уулзаад кофе шоп ороод тухайн үед кофе мафийн үнэтэй бистас амар 7-8 мянга ч үлээ 5,000 төгрөг кофе авч өгөх юм надад тэнийг санагдаашаа. Тэгээд бас мөнгө төгрөгөө цуглуулж байгаа кофе мафи авч уусан юм аа. Тэгээд тэгснээ өнгөлцсөн. Бас мэ ч бас хамгийн анхны зүйлүүд үзүүлсэн. Мэн чи өмнө охин ганц шоп хийж мэждэг байсан аахгүй. Би ихч бүр яагаад юм хийлмэл орсноо дотор нэг ингэж тэмээ шаа. Түр амар өмцүүлээ. Захны их ч юм уу? Ихч бүр 23 дөрөвтэй. Мэн чи 14 5-тай. Оо ингэдэж штэ бүр амар ингэдэж штэ. Хил мэлний яагаад хилээрээ баг ингэж ороосноо ингээд аам. Тэгсний тэгж мэгээд ихний уулзалт зүгээр болцсон. Тэгснэ хоёр дахь уулзалтан дээр манийг амар хол дуудаад. Хэмээг энэ чи хүрээд ирэхэд мэн чи бүр баярлаа зөө. Тэр үед мань бол Закил байсан юм. Закил байсан. Тэр нь юу хэлийг шок. Одоо нөгөө од өндрийн хөтлөгч ах хаашаа. За тийм. За өсөө ойлголоо. Тийм л үст. Тэгээ мань чи амар бүр нь бол амар excited болчихсон аахгүй. За ингээл Заки баяртай. Тэгснэ мань чи бүр амар олон автобус дамжаад зөө. Баян өшөний яасан хааж л. Тэгэхээр мангар хөдөө явж байгаа юм шиг шаа зүг бүр хэсэг. Тэгж байгаа хотсон чинь тэр сааданда байж игээд тэптэр сааданд уулзаа шаасан. Мэн чин тэр түлээл байхгүй болоо. Тэгээл тэгжсэн аа. Салаад тэгснэ 3 дахь уулзалтан дээр нь бит хоёр хамт уулзчаа байсан чинь нэг ах ирсэн аахгүй юу. Ерөнхийдөө найз нь Гранд Марк 2-тай амар цэнгэр заяа. Тэгснэ маа найз ирж байгаа суу. Мөн гэснэ сууснаа тэгшаа тийм. Чи юу хийж байгаа юм чи тэр хоёр нэг амар л юм нэг бүр нэг хамт гараад ороод ингээд сурцсан тийм хүмүүсийн л одоо тийм хүмүүсийн л яриа авах гэсэн ингээд хинтээ явж байгаа юм чи манай дүү мөнгө шаа. Мен тэгээ тэрнээс бол амар шахалж батлаа. Хэсэг эморч байс та дүүн л юм байл да гэж хэсэг тэгсэн байхгүй. Угаасаа дүү юм биш тэрийг хүлээж зөвшөөрдөг гэсэн. Гарч ирснэ ингээд чи яагаад намайг дүү гэж байгаа би жаа 14 тавтай бацаа чи одоо яагаад намайг дүү гэж байгаа яг уурлааш тэгсэн чи тэгэл буруугаар ойлгох чинь гэж бодоод би тэмд нь бас итгэж мэтгээ шаацаас тэгж явж ийсэн аа манай тэр нэг ах маань группээс одоо манай найз охины дугаарыг олсон байдаг байхгүй юу нэгэн группээс эс аавн заарна л гэж явдаг. Эс аавн маавн гэдэг тийм группээс олсон байгаа байхгүй. Dark гэн тий. Тэгээд энэ та найз тэнгуут би ч бас нэгж мэгжгүй байж байгаа найзхын дугаараас ах махруугаа залгаж исэн байгаа байхгүй. Тэнгуут ах яагаад ч миний тэр нэг танил дугаарыг харснаа олоод Янки гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэл мань бас сэтгэлээ дадчих бөө юм бас. Бас айгууд оролцсон биш. Хайрлаад амьдрдээ юм уу гэж бодох шиг. Тэгээд гиснээ ингээд тэр ихтэй бүр амар надтай чи хинээсээ үргэсэн. Өөлж мөөлж би чамаас алж чадахгүй штэ тэр гэж өөлж амар мэдхгүй нэг тийм л бас. Царайлаг хичээсэн. Тэр чинь жинхэнэ хайр байсан юм шиг байна. 13 4 Чамд хайртай ч зүгээр санхүү хэрэгтэй байсан. Ерөнхий тэр ихч болоос. Чи угаасаа мөнгөгүй байсан юм чи тэр хүн чи яаж амьдрах юм бэ? Мэнтэй бас нэг хүн юмсэндээ өөрөө гаргачих гаш шагаад байгаа шүү. Хүрхгүй л байгаа нөгөө. Хүрхгүй л байгаа тэр чинь мэн чинь өсрөөл 50 цэтэл гарч байгаа шүү гэрээсээ. За тэгтэл амар гарч штэ яа. Амар цуглуулж байгаа 30,000 50,000 таа гарахад л бас л хүрхгүй л юм чи. Тэгээ ихчтэй бүр яг тэгж зөндөө явсоо орцонд нь л уул цаашаагаад орцаад л бараад таашаа. Хизээ намаа гэртээ оруулах юм бол явааташ. Тэгж жаад гэрт нь ороогүй те. Араагүй бүхэн дууссан шүү дээ. Тэгээд салж малал. Тэгсний хараа амар сонир маань чи 2 лөө 3 жилийн дараа яг юм гайгүй ухаан орсон байгаа шүү дээ. Ер нь амьдралыг мэддэг бас наантай цаантай энэ яах гэдэг энэ мэддэг болцсон явжсэн чараа. Итгэврийн тэнд хараа явж исэн нөхөртөө жимсэн болчихсон. Тэгэл маань гоё Бүхэлдэн гэр бүлийг аварсан байж тээ бас. Үгүй надаас хоошоо шүү дээ. Харин Надаас хоошоо тэр чинь танилцсан байлцал хүүхдтэй болол тэгэл тийсэн л байлгүй. Тэгэл тэр их чи харсан чинь
амар юм хичээж байгаа өөрөөсөө яагаад гэд. Тэгсэн чи тэр их надад бүр нэр мэрийн худлаа ярьцсан зэ. Пүү. Яг үндэ нэр нь шал өөрөө надад үжин гэдэг нэрийг өгсөн баг. Тэгээд жинхэнэ нэр нь бас нэг өөр нэр өгсөн баг. Тэгээд хоёр нэр мэртэй тэгэхээр нилээ эвгүй. Үгүй ээ тэнгуү тардаа чи нэрийг насаа. Наа чи өөрөө Тэмүүжин штэ. Тэ харж ирснаа шууд үжин гэд өгсөн баг. Мэдхгүй. Чиний Тэмийг хаснаа зүгээр үжин гээ шууд тэр дор зохиосон нэр байгаа байхгүй. Тэмүүжин үжин гээ. Дарктэй айгу дарк үг байна. Юу да. Гоё шахалтай бас. Сонирхол. Сая сонсоход бол дарк санагдал. Гоё ч их нэ. Бисэг муухай юм ярьч. Гоё байсан гэж. Андород гоё байсан гэж чи. За. За энэ яг уу. Надаа би яг нэг юм юу яадаг гэж бодсон байхгүй юу. Одоо бас юм рэпер хүн орж ирсэн болохоор тэгээ нэг юм зүгээр нэг өгүүлбэр ингээд нэг нь хэлэн тэнгүү дараагийн үнэн тэрийг нэг юм сүүл болбсон үг хэлээд ингээд тойроод Юу тоглох маяг. тэгээ нэг тоглоом маягийн ч юм уу. Ер нь юу бүтээх юм үлгэр маягийн бүтээх юм байна тий. Тэгээ голтой ялгаа утга гоё Окей. байсан фан штэ. За. Тэгж явал яаж юм. Яа дүүш та. Яа савж зааж хандгүй. Авалж наад өгсөн. За, ментал Нэвтрүүлэгтээ оруулчаад тоглоно гэдэг юм. Та гадар тоглоод байгаа юм байна. За би нэг үг эхлүүлье. За тий. За би тоглож наадаж ханахгүй байна. Баннер төгсөх юм уу те заавал. Тий. Байна эсвэл хайна. Би чиний Янки охины чинь хармааргүй байна гэж байгаа. Би чамайг ингийн охинтой байхыг чинь хармааргүй байна гэдэг ч юм те. За. Шүн байна. Нөө ойлгох. Ойлгож байгаа үстэй шүү. Үстэй. Ойлаа ойлгож байгаа те. Асаа би хоёр тайлбарсан чи энд тийм. Тэгээд ингээд чигээ гэдэг Амар хэцүү тоглоом байна. санал болгоод байна тий. Би бас Тоглоом юм уу зовлон юм. Чимээг гурав Чи бид гураар тоглоод байгаа юм шиг тий. Зослон дээр мэйл зослон дээр чи юу хийдэг вэ юм те. Зослон мослон бас гоё шүү те. Зослон бас Гоё. зугаатай даа гэж. Тэр чинь тусланд аав даашаатай тэмдэглэж байсан. Анх хамгийн анх. тийм. Тэгээд Тэнгогийн чинь дууг бас аав даашаа. Би чи хамгийн анхны дуу бичигдсэн дуу бичижсэн те. Даваач бичгсэн. Тийм найрамдлын гог туслангийн найрамдал бүлгийн хоёр давхар юм масарт. Масаалтанда бөмбөнөр орж иш гараач юм хараач. Бэнго тийм бүр яг юм орлоо. Йоо энэ дуу бичиж чинь хөөе. Би ороо зүгээр маасах гэсэн. За энэ одоо маасах юм дуу хийж. Ажил явж байна. Би ууралж гарч явж байна. Тэгэж. Уурж гарч яваа. Уурж гэх юм чанга. Яг юм алхам бүр яг харагдана. Гараа явсан гэвэл ингэх гээд байгаа хөтэй. Уурж Амар нэг тайлбарч байгаа үстэй гар үйл хөдлөө. Ээр болсон байхгүй. тэгчихсэн те. Тэгэл Эд ч гой зайлаа шүү. Эдийг гоё дуурсан ч. Аав даашаа. Жослонд яваг бас бол нэг бас нэг мангар бистач болсон байх юм. Тий нэг юм Нэг мама. Чи тэнэг минэг гэж мэгш. хамт нэг хүнтэй найзлаад нэг юм хамт олонтой бас байж үзэх. Ер нь хүүхдүүд үзэж байгаа юм бол заавал явж үзээр айгүй гоё шүү. Тэн жинхэнэ гоё юмнуудыг сурна гоё. Тийм чи анхны хайртайгаа учирч болно те. Цуслан дээр уучраад ингээд. Тэгээ цуслангийн үрэл 7 хоног. Ер нь дуралж орлаас бас бөө юм болно. Цуслангийн дурш тэгээ 7 хоног. Богоон бинийг унтчихт нүсч юмс нөгөөт нь хотлаа унтж байгаа юм байж унтаагүй. Унтж байгаа юм шиг нэ унтаагүй байж байгаа. Хүнсэнтэй ёо юу вэ сэрж ирээ шаас хөөх болтгүй ээжээ тий. Тэр арай юу хэлээ тэр нэг Арай үжиглээд идэх чинь галын наадам. cover night хэлээ. Cover night. Ямар цослыг та ярив явж найрамд юм уу? Найрамдал тий. Тийм гокийн. Энд чинь хотын найрамдлаас явдаг байсан баг тий. Жавхлан баг. чинь найрамдал. Энэ чинь бас баяа илүү хөхтэй зөндөө явжсэн. Би бол хоёр л удаа. Тэгснэ ингэж дугуй болж хоёулын явж үзээг үгш. Мен чинь бүр 3 дараалж мараалж өнжижсэн. тий энэ хөөе Тийм хаа би. Жавхлантаас ирээд
Ирснээ шууд маргааш нь бидтэй буцаж гок явж юм. Яа. Наа Чи чи. яг цуслангийн хар юм. Цуслан донтцсон шээ. Ингээд 3 улирал ингээд улирж байгаа хгүй. Тэг ингээд хүүхдүүд ирсч маань ингээд галдгаа тэнд аарал маарал. Хал зэрэг шиг суу. Тэгсэн ингээд хувцснууд ухаагаад тойдлого нь эцэн дээр тогтсон ингээд. Одоо аль бүлэгт нь арах вэ? Хаал молыг бүфэ чиг шааж байгаа юм чи мэн. Эндээс нь хамаа. Мен чам нэмээд өгөх юм хөө. Найзынхаа нэмж өгч юм. Харлж марлаад. Гэрийнхэн мартсан шаацсан юм бол. Нэг сар ингээд цуслан дээр гарч идэх чинь. Сүүлдээ бүр ямар ч удахгүй болт юм уу? Ганцаардмаар санагдаад ганцаард хөл. Олонтойгоо байсаар. Хуучин бүлгийнхныгаа санаж манаад гоё штэ. За дуусах уу? За дуусахгүй. Дуусгая. За тэгээд урилгаас хүлээж авсанд баярлалаа. Оролцсонд баярлалаа. Гоё зүйлүүдийг бас нээлттэй ярилцсанд баярлалаа тий. Яг гээ түүхээ ярьж байсан. За баярлалаа. Тэгээд та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэ чиний урлагийн Өндрөөс өндөр амжилт хүсье. Тэрхий маанаас тэр нь гоё орой. Согтцоо юм шиг. Гоё орой гэж. Ер нь гоё орой. Ер нь та бүхэн Үнээрээ ах шиг сайн байдгүй шүү. Зангаараа гэж. маанаас гоё шаарэ. Гоё шаагаарэ заа юу. Тэгэл тэрхийн алснасаа. Тэгэж тавч шүү дээ. За окей баярлалаа. Тэгээд За баярлалаа. дараагийн дугаар болцгоо. Энэ хүртэл үзсэн бүгдэнд маш баярлалаа. Тэгээ subscribe дараарай. Тэгээ хүсвэл story доод шинэ дугаар орж ий гэдгийг. тэгэр тий. Баярлалаа. За баярлалаа.